Сайн байцгаана уу? 2025 оны 5 сарын 24-нд Санчир гариг маань загасны ордоос гарan хоньны орд руу дараагийн 2.5 жилийн аяллаа эхлүүлэх гэж байна. За, Санчир гариг маань өнгөрсөн 30 жилийн тойргийг бүх ордуудаараа аялаад дуусгаад энэ удаа хоньны ордоос дахин эхлэлийг тавьж эхэлнэ. Тэгэхээр таны амьдралд өнгөрсөн 30 жилд ямар зүйлүүд болоод өнгөрсөн? За энэ олон зүйлүүд маань ямар өөрчлөлтүүдийг таны амьдралд эхлүүлээд бас дуусгаж байгаа вэ гэдэг дээр та иргэн харах хэрэгцээтэй. За Санчир гариг маань хоньны ордонд ирж байгаа нь ямархуу эхлээд үйл явдлуудыг татах уу? За нөгөө талаасаа энэ гариг маань урагшлах, ухрах хөдөлгөөнүүдийг хийн. Ялангуяа 2025 оны 5 сарын 24-өөс хоньны ордонд байршаад эргүүлээд ухрах хөдөлгөөнийг 7 сарын дундуур хийгээд 9 сарын 1 гэхэд буцаад загасны орд руугаа шилжилт хөдөлгөөн хийн. Үүний дараа 2026 оны 2 сарын 13-наас 2028 оны 4 сарын 12-13-ны хүртэл хоньны ордондоо аяллаа хийх нэ. За Санчир гариг бол хамгийн астрологиор бол зурхаан ухаанд бол хамгийн хатуу хамгийн их хүнд үйл явдлуудыг ачааг өөрөө хариуцдаг, хөдөлмөрийг өөрөө хариуцдаг. За ямар нэгэн Санчир гаригаас нуугдах, эсвэл энэ гаригийн энергиэр асуудлыг хөнгөвчлсөн байдлаар харах боломж байхгүй. Энэ гариг маань хүнд хэцүү асуудлыг чинь туулахад маш их тусалдаг боловч эргээд өөрт чинь маш их хариуцлагыг үүрүүлдэг. Дээрээс нь таны хувьд нуугдах, зүхтаах боломж байхгүй, үүлийн үр кармик асуудлуудыг хүртэл өөрөө хариуцчихдаг ийм гариг байгаа. Гэхдээ бодит хөдөлмөрөөр бий болдог бүхий л асуудлуудыг чинь энэхүү гариг маань хариуцчихдаг. Тэгэхээр та ямар нэгэн байдлаар хүндрэлтэй асуудлуудад даван туулъя гэж бодож байгаа. Үнэхээр өөрт тулгамдсан асуудал болон өөрийнхөө амьдралд өөрчлөлтүүдийг хий гэж хүсэж байгаа бол энэ гаригийн энергитэй бол ажиллах шаардлагатай. Энэ гариг маань өөрөө үнэхээр таны хүсэж байгаа зүйлийг чинь авахд туслах өндөр боломжтой гариг. Харин таны хувьд эргээд энэ гаригийн нөлөөллөөр өөрийгөө чиглүүлэх, өөртөө үнэнч байх, эхлүүлсэн зүйлдээ тууштай байх, хандах энэ олон дисциплин шаарддаг ажлуудыг, алхмуудыг эхлүүлэх шаардлагатай болох нь. За тэгэхээр 30 жилийн тойргоо ингээд дуусгаад бүх ордуудаар аялаад дахиад эхлэл хийгээд хоньноос эхэлж байгаа. Тэгэхээр бол өнгөрсөн 30 жилийн туршид таны амьдралд юу зүйлүүдийг, ямар зүйлүүдийг та эхлүүлээд ингээд дуусгаад дахин шинэ алхмуудыг тавиад үүн дээрээ та итгэл төгс, тууштай хөдөлмөрлөж чадах уу? Энэ болгон дээр чинь Санчир гариг дахиад танаас томоохон асуултыг асууж, бас магадгүй та энийхээ төлөө ажиллах, хөдөлмөрлөх, бүтээх, бий болгох ийм сэтлүүдийг болон ийм алхмуудыг танаас хүсэж байна. За Санчир гариг бол 28-аас 29 жилийн зайтай ингээд том тойрог дуусгадаг. Нэг ордондоо бол 2.5 жилийг зарцуулдаг. Урагшлах, ухрах хөдөлгөөнтэйгээ нийтдээ бол ерөнхий утгаараа 3 жилийг бол танаас шаарддаг. За нөгөө талаас Санчир гариг бол таны хамгийн хүсээд идэг тэр зорилгот чинь хүрэхэд тусалдаг. Таныг бас том хүн болоход чинь тусалдаг. За хувь хүний зүгээс өөртөө тавьдаг шаардлагууд чинь өндөрсдөг. За нөгөө талаасаа бас таны хувьд ихэнх зүйлүүд маш их удаашралд орж эхэлдэг ийм үе бол эхэлнэ. Таны хувьд ямар нэгэн зүйлийг хурдан хийж дуусгадаг бол энэ удаа Санчир гариг таныг удаашрч эргэж харах, өөртөөгөө ажиллах, эсвэл эхлүүлсэн ажиллаа яаж цааш нь үргэлжлүүлэх үү гэдэг дээр илүү нухацтай хандах ийм мэдрэмжүүдийг, ийм шаардлагуудыг бол танд тавина. За нөгөө талаасаа та яг бодит үнэнтэй нүүр тулж эхэлдэг. Санчир гариг бол таны бодит үннийг танаас шаарддаг. Тэгэхээр таны хувьд бодит үнэнтэйгээ нүүр тулаад эхлэхээр таны жишээлбэл ажил карьер ямар хуу байдалтай байна уу?
Үнэхээр энэ таны карьер мөн үү? Мэдээж одоо жишээлбэл таны нартай чинь буюу астрологийн чарт нэр таны нар аль ордонд байдгийг. За жишээлбэл хоньны ордны нартай хүмүүсийн хувьд энэ үеэр үнэхээр таны сонгосон ажил карьер энэ мөн үү гэдэг дээрээ эргэн харах шаардлагатай болох нь байна. Дээрээс нь энэ үеэр та магадгүй ажил карьераа ямархуу байдлаар авч явах уу? За үнэхээр энэ таны зорилго, таны хүсэл мөн бол үүнийхээ төлөө яаж та ажиллах уу гэдэг дээрээ дараагийн 3 жил одоо ажиллах шаардлагатай болох нь байна. Хэрвээ энэ таны карьер биш байсан байна. Үнэхээр би энэ ажил, энэ хүсэл мөрөөдөл бол миний яг одоо хүсэж байгаа зүйл биш юм байна гэдгийг мэдэж авах юм бол энэ үеэр ажил карьерээ хүртэл та солих боломжтой болох нэ. За жишээлбэл таны сарны орцтой холбоо тогтоож байгаа бол энэ үеэр таны сэтгэл зүйн дотоод асуудлууд та үнэхээр энэ гэр бүл энэ одоо харилцаанда сэтгэл хангалуун байна уу? За дээрэс нь таны өөрөө чинь хүсэж байгаа, мөрөөдөд байгаа тэр зорилгууд чинь бас дээрэс нь гэр бүлийн одоо хэрэгцээ шаардлага, сэтгэл зүйн хэрэгцээ шаардлага чинь энэ одоо байдлаараа үргэлжлэх үү? За эрүүл мэнд чинь бас ямархуу байх нь уу? Дараагийн одоо 2-3 жилийн турш танд ямар асуудлууд байгаа вэ? Энийг олж мэдээд үүнтэйгээ холбогдож ажиллах. За дээрэс нь ялангуяа сар бол мэдээж одоо хүний яг дотоод мэдрэмж, дотоод хүсэл зорилго дээрэс нь одоо юу гэдэг өөртөө ойлголцох дотоод энэ ертөнцийг чинь хариуцдаг учраас мэдээж одоо энэ маань эргээд таны гэр бүлийнхэнтэй, таны найз нөхдөдтэй харилцаж байгаа харилцаан дээр хүртэл ямар одоо хүмүүстэй та харилцаад байсан байна, өдийг хүртэл таныг дэмжиж ийсэн, ойлгож ийсэн хүмүүс эргэн тойронд чинь байсан байна уу гэдгийг хүртэл та энэ үеэр одоо мэдрэх нэ. За нөгөө талаас болохоор хэрвээ таны мандж байгаа орд чинь энэ санчир гарагийн нөлөөлөлд автаж байгаа бол та энэ үеэр одоо өөрийн чинь бие физиолог, ерөнхий таны зорилго, таны алхам, таны ерөнхий гадаа төрөх байдал, зүйлсүүд чинь бас дээрэс нь зорж байгаа зорилго чинь яг одоо хаашаа чиглэх ёстой юм. За үүнийхээ төлөө та ямар алхмыг хийх ёстой юм. За хэцүү боловч туулах ёстой ямар одоо шалгуурууд байна уу гэдгийг хүртэл та энэ үеэр мэдрээд үүнтэйгээ одоо ажиллах шаардлагатай болно. Жишээлбэл одоо мандж байгаа орд чинь хоньны орд бол энэ үеэр таны бие физиолог дээр ямар одоо өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байна. Магадгүй та хэтэрхий их чинтэй байна уу? Эсвэл магадгүй та хэтэрхий одоо туранхай байна уу? Хэтэрхий та одоо жишээлбэл бие физиологийн хувьд эрчим хүч чинь хангалттай байна уу? Таны зорилгот чинь хүрэхэд таны одоо юу гэдэг бие физиолог, таны тууштай байдал, таны одоо харж байгаа өнцгтэр чинь ямар саад бэрхшээлүүд байна. Энэ болгоныг даван туулахад чинь санчир гариг маань туслах өндөр боломжтой. Гэхдээ нүрийн хөдөлмөрөөр энэхүү зүйл маань бүтэн гэдгийг та маш сайн ойлгож нэг талаараа одоо яаран твдэж асуудлыг хийхээсээ илүүтэйгээр маш тууштай удаан хугацааны хөдөлмөрөөр өөрийгөө бүтээх ёстой гэдгээ маш сайн ойлгож эхлүүлэх ёстой гэсэн. За тэгэхээр хоньны орд бол өөрөө гал бие махбодтой ангаргийн иргэшээлд явдаг. За саяхан бас хувь тавилангийн зангилаа буюу North Node энчээ одоо өнгөрсөн 2 жилийг бол аялсан байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тань тодорхой хэмжээний өөрийгөө олж нээх боломжуудаар их хангаж өгсөн. За тэгвэл North Node юм уу бархас байд гаригийн нөлөөллөөс тис өөр энерги танд бол мэдрэгдэнэ. Ихэнх зүйл дээр танд одоо limitation үүсэх буюу ихэнх зүйл чинь танд ингээ хаагдсан, боогдсон, магадгүй маш хариуцлагатай юм үе бол танд эхэлж байна. За нөгөө талаасаа бас мэдээж одоо хоньны орд бол өөрөө хизээч зогсонго байдалд байх дургүй орд байж байдаг. Тэгэхээр илүү бохимдох, илүү стресстэх, илүү одоо таныг талаасаа ингээд юу гэдэг яарах ийм байдлууд бол танд үүснэ. Үүнээс шалтгаалаад өөртөөгөө маш их бухимдах, аливаа асуудалд маш их уурлаж, бухимдаж, стресстэх ийм байдлууд бол үүсэх өндөр боломжтой. Санчир гариг бол удаан боловч тууштай байдлаар хүрдэг гариг. Ангаргаар удирдуулдаг хоньны орд бол өөрөө зарим тохиолдолд бодлогогүй алхмаар ч гэсэндээ өөрийнхөө одоо тэр эрч хүч, зоригтой бодлогогүй алхмаараа одоо манлайлах, хийх, бүтээх, даван туулах юм байдлыг үүсгэдэг гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрын маань зөрчилдөөн таныг маш их юм одоо зогсонго байдал руу оруулах боломжтой болно. Тэгэхээр магадгүй одоо жишээлбэл хоньны ордонд чинь таны сугар гариг буюу Venus байдаг бол энэ үеэр хайр сэтгэл харилцаа холбоо ямар байх нь вэ? Мэдээж test of time буюу таны өөрийн чинь одоо хайр сэтгэл харилцаа холбоо үнэхээр
танд одоо хангалттай сэтгэл дүүрэн байх, санхүүгийн байдал дээр чи хүртэл таны хувьд одоо мөнгө санхүүгийн байдал чи хангалттай танд цаашид таныг одоо бий болох санхүүгийн байдал дээр чинь дахин таныг ямархуу байдлаар мөнгө санхүү чинь үргэлжлэх вэ? Үр шимээ өгөх үгүй юу гэдгийг чи хүртэл одоо тест хийсэн, шалгуур тавьсан юм уу яа. Тэгэхээр хайр сэтгэл харилцаа холбоон төр ч гэсэндээ та зөв хүнээ сонгосон байна уу? Хайр сэтгэл харилцаа холбоо чинь таны хувьд хангалттай таныг аз жаргалтай байлгаж чадж гин үү? Санхүүгийн байдал чинь танд ямархуу байна уу? Дээрээс нь өөртөөгөө харилцааг чинь хүртэл сугар гариг буюу Венус хариуцдаг учраас энэ үеэр таны өөрийн чинь дотоод сэтгэл зүй хүртэл болон өөрийгөө одоо ойлгох, хайрлах, өөртөө одоо зарцуулах гэсэн энэ хэлбэрүүд чинь хүртэл танд сэтгэл хангалуун байдлыг авчирч гинэ үгүй юу гэдэг дээр хүртэл одоо харах шаардлагатай, ажиллах шаардлагатай ийм үеуд бол эхэлж байна. За нөгөө талаас хэрвээ таны ангараг гариг хоньны ордонд байдаг бол энэ үеэр таны хувьд илүү өөртөөгөө ажиллах буюу магадгүй одоо та спортоор хичээлж эхлэх бүрэн боломжтой үе эхэлж байна. За дээрэс нь таны хувьд бас одоо ямар нэгэн тууштай зорилго тавиад дараагийн зорилгоудаа төлөвлөхөд ангараг гариг чинь санчиртай аяснаар танд нөлөөллийг бол өгж эхлэх нэ. За санчир гариг маань бас хоньны ордонд шилжилт хөдөлгөөн хийснээрээ санчир гариг маань яг эсрэг талын харилцаа холбоо руу харж байгаа буюу жинлүүрлөө харж байгаа. Тэгэхээр таны хувьд харилцаж байгаа хүмүүс ер нь нийгмээр одоо таны хувьд ер нь ямархуу хүмүүстэй харилцаатай үүсгэж байна. Гэр бүлийн хүнтэйгээ харилцах харилцаа, за бусдтай одоо хийж байгаа харилцаа, за ямар нэгэн гэрээ хилцээр, за тэгээд ажил хэргийн уулзалт, төлөвлөгөө зүйлүүд дээрээ тааж гисэндээ энэ үеэр илүү болгоомжтой, илүү нухацтай хандах шаардлагатайг бол үүсгэж байна. За ерөнхий байдлаараа эр эмийн харилцааны ч гэсэндээ асуудлууд энэ үеэр бас илүү төвөгтэй, илүү хариуцлагатай болж бас эхэлнэ. Мэдээж одоо бусдтай ямархуу байдлаар харилцах уу, цаашид урт удаан хугацааны энэ маань харилцаа байж чадах уугүй хүртэл энэ үеэр одоо санчир гариг маань танаас асууж эхлэх нэ. Тэгэхээр үүн дээрээ ажиллах ийм одоо томоохон боломжийг бол өгнө. Санчир гариг хизээж одоо худлах хуурмаг зүйлүүдийг бол танд татахгүй, харин бодит үннийг харах тэр нүдий чинь нээсэн нөлөөллийг бол танд өгж эхэлнэ. Тэгэхээр бол бүх хүмүүст мэдээж энэ санчир гариг маань хоньны ордонд ирснээр ягаад ч юм ингээд нэг тийм яарсан хурдцтай одоо төлөвлөсөн манлайсан энэ уюуд маань эргээд танаас эргээ асуулттай. За би одоо цаашид ямар хуу байдлаар хариуцлагыг үүрч эхэлж байгаа вэ? Энэ хариуцлагынхаа ард гарахын тулд надад хэр удаан хугацааны төвчээр хатуужил магадгүй одоо тууштай байдал байгаа вэ гэдэг дээр хүртэл ажиллах юм шаардлагатай үеуд бол эхэлнэ. Магадгүй зарим үед таны хүсэл мөрөөдөл чинь хүртэл бусдтай одоо яг ингээд нийцэхгүй байх, таны бодож байгаа бодол бусд хүмүүстэй харшилдах хүртэл үйл явдлууд болохыг үгүйсэхгүй. Гэхдээ бол та өөртөө тууштай, өөрийн чинь хувьд үнэхээр одоо бусдад буруу ойлгогдож байгаа. Тэгээд өөрийн чинь зориг зөвхөн өөртөө үнэнч бол энийхээ араас явах боломжийг бол санчир гариг танд өгнө. Тэгээ бодит үнэн, яг бодит фактуудыг өөрөө санчир гариг хариуцдаг. Тэгэхээр бодит үнэнтэйгээ өөрөө нүүр тулах гэдэг бол хамгийн чухал ийм үе бол санчир гариг одоо авчрах нь байна. За тэгээд мэдээж одоо хүмүүсийн маань хувьд бие физиологийн ямар нэгэн асуудлууд бас үүсэх өндөр боломжтой учраас бие физиолог дээр илүү анхаарах шаардлагатай үе. За мэдээж одоо санчир гариг маань сартай чин аялаад эхлэх юм бол та маш их депресс, стресс бас унахыг үгүйсэхгүй үүнтэйгээ ажиллах шаардлагатай. Ялангуяа хоньны ордонд сарн аялж байгаа хүн жишээлбэл энэ үеүүдээр сэтгэл санааны хувьд нэлээд юм хүнд мэдрэмжүүдийг аавна. Өөрийнхөө яг одоо хүсэж байгаа хүслүүдийг биелүүлэхийн тулд ямар хөдөлмөр орж ирэх вэ гэдгийг бол анхаарч эхлэх нь байна. Одооноос 5 жилийн өмнө жишээлбэл миний сарны ордтой санчир гариг бол аялж исэн. Тухайн үед бол миний хувьд хүнд үгүй гэж хэлж сурах, таалагдахгүй зүйлээ илүү их одоо ойлгож ямар хүмүүстэй, ямар найз нөхдөдтэй байх хэвээр, ямар хүмүүс миний хувьд одоо үн цэнтэй юм гэдгийг ялгаж салгах маш том юм боломжийг олгож исэн гэсэн. За нөгөө талаасаа бас одоо өөрийнхөө сэтгэл зүйн асуудлуудыг олж харах, өөрийнхөө дотоод ертөнцийг олж таних, за дээрэс нь
мэдээж одоо өөрийнхөө эрүүл мэндтэй холбогдсон байдлаар өөрийгөө илүү чиглүүлж эрүүл мэндтэй анхаарч эхлэх ийм үеүүд эхэлнэ. Тэгэхээр сарны ордтой чинь яг одоо conjunction гэж ярьдаг одоо хамтын аяллыг хэрвээ санчир гарыг хийж байгаа бол энэ үе дээр та болж игэл шинэ харилцаа холбоо юм уу, шинэ одоо relationship гэх юм уу зүйлийг үүсгэж болохгүй. Ялангуяа өөртөөгөө ажиллах боломжийг бол та энэ үед авах шаардлагатай. Ялангуяа одоо сар чин хоньны ордон дээр тэгээд одоо санчир гариг маань одоо хоньны орд руу ороод эхлэнгүүт танд зөвхөн өөрлөгөө фокуслах, илүү өөрийнхөө эрүүл мэнд рүү фокуслах, яг өөрийнхөө хүсэл зорилгыг илүү нэгт тавих, хүмүүсийг дандаа та ингээд please хийдэг, хүмүүсийг дандаа та сонсдог, хүмүүсийн аян ивээр байх хичээдэг бол энэ удаа үгүй ээ, өөрийгөө сонсно, өөрийнхөө аян ивийг олно, өөрийгөө ойлгож сурна, өөрт чинь юу хэрэгцээ шаардлагатай байгааг нэгт тавьж сурснараа хүн эргээд өөрийгөө ойлгож өөртөө илүү эрх чөлөөтэй өөрийнхөө сонгосон замаар илүү их чөлөөтэй явах боломжийг жишээлбэл сар санжир гариг 2 өгөх боломжтой. Эргээд таны нарны орд чинь энэ үеэр түрүүн яриад өнгөрсөн ажил карьер дээр чинь ямар зүйлүүд дутуу байгаа. Хэрвээ магадгүй та маш их хүслээрээ одоо жишээлбэл ажил карьераа явуулмаар байгаа бол танд тодорхой хэмжээгээр маш олон ийм органайз хийх шаардлагатай зүйлүүд гарч ирнэ. Магадгүй та хитрхи одоо ажил карьер дээр назгаан хандаад байна уу? Эсвэл хүсэж байгаа боловч та эрчимтэй нөгөө хүслийнхаа араас, зорилгынхаа араас, карьерийнхаа араас явж чадахгүй байгаа бол энэ үеэр та илүү дисциплин болоод илүү их өөртөөгөө болон ажил карьертайгаа ажиллах яг хүсэж байгаа зүйлийнхаа араас ингээд тууштай явах юм бол ажил карьер чинь магадгүй одооноос 2 жилийн дараа бол маш том цэцэглэн хөгжих боломжийг хүртэл олгоно. Бүр гайхалтай одоо бодит өөрчлөлтүүдийг ажил бизнес дээр ч авчирна. Таны бие физиолог буюу таны мандат байгаа орд чинь өөрөө хоньны орд бол энэ үеүүдээр таны бие физиолог чинь одоо танаас арчилгаа тордлогоо шаардагдана. Тийм болохоор та илүү их одоо биендээ анхаарад, өөрийгөө арчлаад, өөрийнхөө хүсэдсэн тэр сайхан бие физиологийг хүртэл тордох, бий болгох боломжийг бол энэ үе маань өгнэ. Тэгэхээр бол маш юм таатай маш юм одоо жишээлбэл миний хувьд астрологчийн хувьд бол маш олон хүмүүс энэ гаригийн аялал транзитыг даван туулсны дараа яг бодит үр дүнгуудыг бол олж хардаг. Тэгэхээр энэ үеийг бол та эргээд маш том хөдөлмөрийн үе, маш том боломж ирэх үе гэж бол харах шаардлагатай. Энэ гариг маань далайн ван шиг, сугар гариг шиг тийм тойрсон, аясаараа магадгүй төсөөллийн юм бол ерөөсөө биш. Тийм учраас одоо яг бодит үннээ олж таниад өөртөөгөө болон бусдтай хийх харилцаануудаа илүү их итвэхтэй, илүү их одоо тууштай байдлуудыг үүсгэж эхлэх шаардлагатай болох нь. За мэдээж тэгээд ордуудад маань энэ гариг маань ямар нөлөөллийг үүсгэх юм бэ? Тэгэхээр бол хүмүүсийн маань хувьд ирж байгаа одоо 2.5 жил бол маш олон зүйлийг сурч мэдсэн, маш олон зүйлүүдийг одоо даван туулсан, маш олон зүйлүүд дээр төвчээр хатуужилтай болсон ийм чухал одоо жил залгаж байна. За тэгээд энэ одоо санчир гариг маань хоньны ордонд байсан одоо ирснээрээ хүмүүсийн маань хувьд бол ямар ч байсан маш их айдас давтна. Гэхдээ бол айцыг даван туулах юм хүч чадлыг бол өгөх учраас айцаа заавал одоо нүүр тулах ёстой гэсэн үг. Танд ямар одоо айдас байдгийг, танд ямар асуудлууд байдгийг энийгээ та олж хараад үүнлүгэ одоо яг чиглэсэн алхмыг хийн. Тэгэхээр айсан ч гэсэндээ хийх гэдэг ийм хүчин зүйлүүд таны амьдрал дээр бол ирэх нэ. За тэгэхээр ордуудад маань ямар нөлөөллийг үүсгэх юм бэ гэдгийг ярьж эхлэе. За тэгээд мэдээж хоньны ордоосоо бол эхэлнэ. За хоньны ордынхны маань хувьд энэ ирж байгаа одоо 2.5 жил бол маш чухал жилээ. За хоньнуудын маань хувьд энэ ирж байгаа 2.5 жил бол таны хувьд жинхэнэ танаас одоо жинхэнэ хөлс одоо хөдөлмөр тусалсан ийм 2.5 жил залгана.
Хэрвээ одоо санжир гариг бол ерөөсөө ийм гайхшруулсан одоо гинт одоо болоод таныг цочоосон ийм хүндрэлүүдийг өгөхгүй, та угаасаа мэдчихсэн. Ер нь бол нэг иймэрхүү зүйл дээр миний асуудал байгаад байгаа юм байна да. Миний асуудал яг энчээ байгаа учраас би ингэж байгаа юм байна да. За ажил карьер дээр жишээлбэл би ийм асуудалтай болохоор миний ажил карьерийг хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа юм байна да. За нөгөө талаас амжилтанд хүрэхийн тулд би юу хийх ёстой вэ гэдгүүдийг илүү их мэдэрсэн явж байгаа та. Тэгэхээр энтэйгээ илүү их нүүр тулж ажиллах боломжийг бол өгнө. Тийм учраас энэ үе маань танд нэг талаас илүү их ажил карьер руугаа тууштай зүтгэх боломжуудыг танд харуулсан байгаа, үүн дээрээ ажиллах боломжийг өгнө. Ажил карьер чинь үнэхээр таалагдахгүй байгаа бол энэ үеэр та шинэ ажил карьерийг эхлүүлээд үүн дээрээ та дараагийн 2.5 жилээс 3 жилийн хувьд том суур хундамыг тавьсан юм алхмуудыг эхлүүлнэ. Хоньны ордны сартай хүмүүс энэ үеэр би түрүүн яриад эхлэл хэсэгт яриад өнгөрсөн маш олон одоо сэтгэл зүйн асуудлуудаа олж харна. За дээрэс нь хүнд үгүй гэж хэлж сурна. За дээрэс нь төвчээргүй эсвэл одоо өөрийн чинь зан аран шингийн асуудлууд байдаг бол энэ үеэр өөрийнхөө зан аран шинг хүртэл засаж ойлгож үүнтэйгээ ажиллаж өөрийн чинь сул тал давуу тал юу вэ гэдгийг олж мэдэж магадгүй хүүхэд насны чинь хүртэл одоо сэтгэл зүйн асуудал, траума энэ үеэр иргэн сөхөгдөн гарч ирдэг. Тэгэхээр үүнийгээ олж хараад миний асуудал энд байгаа юм байна. Гэр бүлийн маань одоо хүмүүжлийн асуудал энд байгаа юм байна. За би цаашид тэгвэл өөрийгөө дахин яаж бүтээж хүмүүжүүлж өөрийгөө дахин олж нээх үү гэдгээ хүртэл энэ үеэр та олж харах нь байна. За мэдээж ирэмийн харилцаа, гэр бүлийн харилцаа, одоо таны дотоод энэ асуудлууд маань энэ үеэр маш их одоо хөндөгдөн. Магадгүй та ямархуу харилцаанд байсан, ямархуу хүнтэй амьдарч ирсэн, ямар хүмүүс эргэн тойронд чинь хүрээлж байгаа найз нөхд чинь хийн гэдгийг та олж хараад үүн дээрээ та харилцааны шинжилт өөрчлөлтүүдийг тавина, өөрийгөө та сонгож сурна гэсэн үг. За нөгөө талаасаа болохоор таны хувьд энэ сар маань танаас одоо юу гэдэг эрүүл мэндэд анхаарах, сэтгэл санаагаа анхаарах, за тэгээд бас одоо хүсэл мөрөөдлөө анхаарах юм боломжоор бас өгнө. Тэгэхээр таны хувьд магадгүй энэ үеэр гэр бүл чинь нүүх, суух, орон байраа солих боломж бас үүснэ. Эсвэл гэр орондоо ямар нэгэн шинжилт өөрчлөлт магадгүй одоо засвар өөрчлөлтүүдийг хүртэл хийх боломжтой болно. Зарим маань энэ үеэр нүүх, суух хүртэл асуудлууд үүсэх өндөр боломжтой. За нөгөө талаасаа бас танд маш их ачаалал ирнэ. Гэр бүлээс ч магадгүй одоо их ачаалал ирээд та илүү олон зүйлүүдийг нэг дор амжуулт сурах шаардлагатай болно. Магадгүй гэр бүлийн чинь хин нэгэн хүн эсвэл одоо зарим маань энэ үеэр эцэг эхийн одоо эрүүл мэндийн асуудал үүснээс болж ихэнх зүйлүүдийг өөрөө та уран дээрээ үүрэх шаардлагатай болох нь байна. Гэт ингээ маш олон дотоод сэтгэл зүйн асуудал, гэр бүлийн асуудал үүнийгээ одоо та үнэхээр одоо шүд зууж, төвчээр зууж, даван туулах гэхдээ үр дүнд нь та эцсийн үр дүндээ маш их олон зүйлүүдийг сурч мэдсэн ийм таатай үеийг бол 2.5 жилийн дараа олж харнаа. Тэгэхээр бол энэ үе маань маш их цэвэрлэгээний үе. Өөрийн чинь одоо сэтгэл зүй, өөрийн чинь одоо гэр бүлийн асуудлууд, өөрийн чинь одоо амьдралын хэмнэл чанарууд хүртэл энэ үеэр солигдож та магадгүй одоо илүү чанартай амьдралыг, илүү их тайван амьдралыг хүсэх үнэлгээ ажилласан том алхмуудыг бол энэ үе танаас санчир гарыг шаардна гэсэн үг. За хоньны ордны мандалттай хүмүүсийн маань хувьд ирж байгаа 2.5 жил болон 3 жил маань таны хувьд за би ер нь цаашид ямархуу одоо зүйлүүдийг эхлүүлэх үү, бий болгох уу? За жишээлбэл миний бие физиолог яг одоо ямархуу байна уу? Эрүүл мэндэ үзүүлээд бие физиолог ялангуяа гадаад үзмж байдалтай илүү их анхаарна. Хэрвээ таны хувьд одоо байгаа одоо байдал чинь таалагдахгүй бол одоо харагдаж байгаа өнцөг чинь таалагдахгүй бол гэдэг юм уу? Магадгүй таны бие физиолог чинь илүү weak юм уу? Одоо илүү хүч муутай сул дорой бол энэ үеүүдэр илүү их одоо ажиллаж өгөх, илүү их одоо та энэ үеэр магадгүй илүү булчинтай болъё, илүү хүчтэй болъё. Инхийн тулд надад ямар програм, ямар одоо зүйлүүд зохих юм гэдгийг хүртэл одоо олж харна. За нөгөө талаас болохоор таны хувьд магадгүй одоо их жин ихтэй байгаад байгаа бол жингээ хасъя. За дээрэс нь таны энэ үеэр одоо маш их өвдөг, үе мөч өвдөж бас болох үс учраас нуруу үе мөчөө бас айгүй хамгаалах, магадгүй өөрийнхөө бие физиологийг илүү хүчтэй болгохын тулд бага багаар хийгддэг боловч маш их хөдөлгөөнүүдийг хийж сурах шаардлагатай бас үе эхлэх нэ.
Тэгэхээр одоо таны хувьд яг хаашаага та явах гэж байна? Таны хувьд таны толгой, нүүр одоо жишээлбэл мандж байгаа орд бол хүний бие физиологи хэсгийг хариуцж байгаа. Тэгэхээр таны одоо яг бас одоо амьдралын зорилго яг зүг зам мөрийг заадаг хэсэг өөрөө бас мандж байгаа орд байдаг. Тийм болохоор энэ мандж байгаа орд маань таныг хаашаа явах уу, юу руу чиглэх үү, юу руу хүчээ одоо чиглүүлэх үү, яг би хаашаа алхах уу гэдгийг илүү заана. Тэгэхээр бол таны хувьд ингээд хоньны ордныхны маань хувьд мандж байгаа орд нь хоньны ордны хүмүүс бол ер нь ингээд удаан ийм гацаанд орох маш дургу. Тэгэхээр санжир гариг бол таныг маш их ийм гацаа, удаан ийм байдал руу чиглүүлнэ. Тэгэхээр энэний эсрэг ганцхан зүйл бол хөдөлгөөн байгаа. Магадгүй та одоо ирж байгаа 2-3 жилийн хувьд хөдөлгөөн хийж эхлэх, илүү одоо алхах, явах, хөдлөх гэдэг энэ movement зүйлүүдийг илүү их идэвхтэй болгохгүй бол танд одоо илүү их депресс, стресс, магадгүй одоо road block гэж ярьдаг те замын одоо маш их юм саадуудыг та их мэдэрнэ. Магадгүй би чинь өвдөд юм уу, би физиологчин өвдөгчин өвдөд, нуруучин өвдөд хөдөлж чадахгүй бол энийг давах ганцхан асуудал нь угаасаа л хөдөлгөөн байна. Тэгэхээр хонь бол өөрөө би физиолог хөдөлгөөнийг хариуцдаг, байнгын урагшилдаг ийм хөдөлгөөн зүйлүүдийг хариуцж байдаг. Тэгэхээр энэ хөдөлгөөн зүйлүүд нь таны амьдралд маш чухал нөлөөтэй. Тэгэхээр өвдсөн ч одоо юу гэдгийг гатсан ч та тэрийг хөдөлгөөнөөр заавал бий болгож удаан ч гэсэндээ урагшлах шаардлагатай, удаан ч гэсэндээ хөдлөх шаардлагатай ийм одоо 2.5 жил танд ирж байна. За дээрэс нь нэг ингээд та том зорилгыг олоод харчлаа гэж үтэй. Тэгвэл тэр замд чинь тэр одоо хөдөлгөөнд чинь маш олон ингээд саадууд үүссэн ч та даван туулах тэр одоо эрч хүчийг өөртөө бий болгох шаардлагатай. Өөртөө зүг чиг дээрээ үүсэж байгаа саадуудыг сөргөөр биш хөдөлмөрөөр одоо даван туулах шаардлагатай ийм одоо 3 жил ирнэ. Тэгэхээр энэ 2.5-аас 3 жил бол таны хувьд өөрийгөө бий болгосон, цогцлоосон, өөрийгөө бүтээсэн, өөрийнхөө эрүүл мэндийг дахин одоо шинчилж дараагийн алхам, дараагийн одоо төвшөнд одоо левел ахиулсан ийм үе бол эхлэх гэж та ойлгох хэрэгцээтэй. Тэгэхээр энэ бол одоо хамгийн чухал үе байгаа. Тэгэхээр энэ үеэр ясан анхаарах хэрэгцээтэй. Би физиологоос таны яс. За тэгээ таны одоо шүд гэдэг ингээд зүйлүүд бол маш чухал. Одоо анхаарлыг бол энэ үеэр татах нэ. Дараагийн орд бол үхрийн орд. За үхрийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ одоо санжир гаригийн маань 3 жил 2.5-аас 3 жилийн транзит аялал бол таныг нэг төрлийн одоо дотоод дуудлага, дотоод сэтгэл зүгээ сонсох. За илүү одоо сүнсний сэргэлтүүдийн чинь мөн чанар утгаар нь ойлгуулсан юм өөрчлөлтүүдийг бол авчирна. За үхрүүдийн маань хувьд энэ гаригийн аялал транзит таны астрологийн 12 дахь байршил буюу илүү одоо сүнслэг оршихуй, даалд тухамсар, нөгөө ертөнц, зүүд нойр, зүн бэлэг, совин. Нөгөө талаасаа бас одоо сэргэлтүүд. За дээрээс нь таны хувьд бас одоо ямар нэгэн байдлаар маш олон дотоод даалд тухамсартай холбогдсон маш олон асуудлуудад тоолж харах боломжийг олгоно. За ихэнх тохиолдолд хүмүүс маань өөрийнхөө даалд тухамсарт болоод байгаа зүйлүүдийг олж харж чаддаггүй. Үүнээсээ болоод таны өдөр тутмын амьдралын хэмнэл, өдөр тутмын харилцаа холбоо чинь ихэнх одоо зүйл нь тэр даалд тухамсартай ч мэн холбогдож явагдаж байдаг гэдгийг хүмүүс бол мэддэг. Тэгэхээр энийгээ олж харах. Өөрийнхөө одоо тэр паттерн гэж ярьдаг зүйл. Паттерныг та олж мэднэ гэсэн үг. За паттерн бол дахин танд өөрийн мэдлэгөө хийгддэг харилцаа, зан үйлүүд, үйл явдлууд, эсвэл одоо өөрийн чин одоо өөрийн мэдлэгөө гаргадаг араншин хэлбэр амьдралын одоо тэр зүйлүүд чанартай ч маш их холбогддог. Тэгэхээр энэ үеүүдээр та өөрийнхөө тэр асуудлыг олж харах, өөрийнхөө тэр дотоод мөн чанарыг олж харах, өөрийнхөө тэр яг хаана юу болоод би дандаа ингэ хэлчихдээ бол, дандаа ингэж хийчихдээ бол би яг юунд донтоод байдгийг, миний ганц донтдог зүйл яг юу байгаад байгаа. Миний одоо яг ингээд амьдралд садаа болдог миний асуудлуудыг хаана байгаа гэдгийг хүнээр хэлүүлээд ч хүн ойлгодог юм. Зөндөө одоо үеуд байдаг. Тэгэхээр энийгээ та олж харах боломжийг өгч байна. Тэгэхээр дараагийн одоо 2.5 жил бол та яах ёстой вэ гэвэл нэг төрлийн одоо маш сайн бэлтгэл суугаад байвал
энэ үр дүнгуудыг бас олж харна. Хоёрт гэвэл та одоо маш олон ийм аялалд явах боломжууд бас үүсэх өндөр боломжтой. За нөгөө талаас дараагийн одоо 2.5 жил та өөрийнхөө сул тал давуу талуудыг олж харна. За дээрэс нь магадгүй зарим маань энэ үеэр одоо сургууль соёлд холын улсыг зориод сургууль соёлд явж болох үе юм уу эхэлж байгаа. Тэгэхээр бол энэ аялал маань өөрөө лимиттэй, тийм байнга олон аялалтай явна гэсэн үг биш. Гэхдээ явж байгаа аялал маань юм уу сууч мэдэж хайж байгаа зүйл маань энэ үеэр их тийм цаад гүн утга учиртай. Зарим нэг зүйлүүдийг та илүү их одоо явуулд сурах, ойлгож сурах, өршөөд сурах, магадгүй уучлалт сурах. Заавал одоо бүх хүмүүстэй тэмцэлдэж бүх хүмүүсийн дээр манлай болох шаардлагатай юу? Таны хувьд одоо ирж байгаа энэ одоо 2.5 жил бол эргээд мэддэгч мдээгүй юм шиг өнгөрөх гэдэг юм. Мэддэгч заавал ингээд тэрийг өөрийгөө ойлгуулах гад өөрийгөө ингээд хүлээн зөвшөөрүүлэх гээд яваад ах шаардлага ерөөсөй байхгүй ч юм шиг. Нэг талаасаа нөгөө талаасаа таны хувьд бас амьдралдаа ч юм уу утга учиртай чухал хүнээ энэ үеэр алдаж бас болох юм. Үхэл хагцал юм уу эсвэл ямар нэгэн амьдралын томоохон тойрог зүйлүүд төгсөх хин нэгний одоо эргэн тойрны хүмүүс дунд чинь ямар нэгэн иймэрхүү төгсгөл эхлэлүүд бол тавигдах өндөр боломжтой. Гэхдээ бол энэ үеэр одоо гарц хохирол гэхээсээ илүүтэйгээр амьдралын одоо тэр мөн чанар утга учирыг юм уу төгсгөл болон эхлэлийг ойлгох тийм одоо дотоод сэргэлтүүдийг маш их танд өгнө. За нөгөө талаасаа болохоор таны хувьд бас одоо маш олон ингээд өөрийн мэдлэгөө үүрээд явж идэг удам судрын ч гэсэндээ томоохон ийм ачаа кармик одоо ийм энерги гэж байдаг. Энийг та бас өөрөөсөө холдуулах, хаях, явуулах бүрэн боломжийг бас өгнө. Хэрвээ та сайн ажиллаж чадвал энэ үеэр одоо ямар нэгэн донтолтоосоо гарах нь байна. Магадгүй таны хувьд одоо ямар нэгэн донтчихсан зүйлтэй. Эн чинь таныг одоо би физиологийн хувьд, эрүүл мэндийн хувьд хоошин татдаг бол энэ үеэр бас үүнтэйгээ ажиллаад гарах шаардлагатай. Магадгүй одоо таны хувьд бас өөрийн чинь хувьд тийм эрч хүчээ маш их алдсан, энерги маш их алдсан, байгаасаа илүү их амрах, унтах, тэгээ унтах боловч бас ингээд хангалттай нойроо авч чадахгүй байх, магадгүй одоо их тавгүй унтах, тухгүй амрах энэ гэсэн юм зүйлүүд бол болж болно. За нөгөө талаасаа бас таны хувьд одоо унтж амарч байгаа ор дээр одоо магадгүй унтж амарч байгаа газар зүйлүүд дээр одоо тэр орчин тойрондоо гэх юм уу да илүү одоо нэгт нямба хандах шаардлагатай, илүү одоо тав тухтай унтуулж амрах шаардлагатай, хэрэгцээ шаардлагуудыг бүрдүүлэх шаардлагатай жишээлбэл наазах нь болох нь байна. За нөгөө талаас болохоор ямар нэгэн буйны ажилд одоо хамрагдаж ингээд буян зүйлүүдэд оролцох шаардлагатай бас болж болох юм. Тэгэхээр өөрт чинь ингээд зарим тохиолдолд ингээ хариу нэхэлгүйгээр бусдад туслах, за хариу нэхэлгүйгээр бусдад нөлөөлөх, хариу нэхэлгүйгээр одоо буян болох гэдэг ийм зүйлүүд бас байгаа. Тэгэхээр энэ зүйлүүд бол танд ирж байгаа 2-оос одоо 3 жил, 2.5 жил бол танд маш их одоо утга учир дотоод мөн чанарын чинь олоход нөлөөлөх ийм үйл явдал болно. Тэгэхээр бол одоо энэ үеээр буян хийгээд явах нь их чухал. Заавал бусдад тэмцэлдэх шаардлагагүй болж эхлэх нь байна. Илүү их одоо явуулж одоо орон зайг бэлдэх шаардлагатай болно гэсэн үг. Удахгүй 2.5 жилийн дараа санжир гариг үхрийн орд руу, таны орд руу ороод ирэхэд та ямар нэгэн одоо дэлс сул одоо хэрэгцээтэй ингээд ийм энергийн блоктой биш, эд зүйлийн блоктой биш байх шаардлагатай. Тийм учраас өөрийнхөө амьдралаас явуулах ёстой хэрэгцээгүй болсон эд материалаас ахуулаад зан араншин одоо юу гэдгийг асуудлуудыг та өөрөөсөө цэвэрлж явуулж харж одоо юу гэдгийг рефлект хийж жинхэнэ одоо агууд очиод бясалгадаг одоо ийм уюуттай адилхан мэдрэмжүүдийг авсан ийм одоо өөрчлөлтүүдийг та ирж байгаа 2.5 жилиг хийх нэ. Тэгээд энэний дараа бол одоо үхрийн орд руу санжир гариг маань эренгүүт та одоо бэлэн хөнгөн тэгээд шинэ эхлэлийг тавих боломжоор хангагдаж эхлэх нэ. За энэ дараагийн орд бол эхрийн орд. За эхрийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ санжир гаригийн аялал таны амьдрал дээр ямар өөрчлөлтүүдийг авчрах вэ? За эхрүүдийн маань хувьд ирж байгаа 2.5 жил бол тэр чигтээ
цаашдын зорилго. За миний зорилго ирж байгаа одоо 2.5 жилд ямар байх юм? Миний одоо хүрээлэл ер нь хэн байх юм? Энэ олон хүмүүс дундаас би хэнийг нь сонгох юм? Аль хүмүүстэй нөхөрлөх юм? Аль community-д байх юм? Аль нийгэмшил миний хувьд чухал юм? Хэрвээ энэ миний найз нөхөд үнэхээр миний одоо community мөн бол би энэ ийшээгээ тууштайгаар одоо нөхөрлөлөө авч явъя, хүрээлэлээ авч явъя. За нөгөө талаас таны санхүүгийн байдал дээр одоо цаашид ямархуу байдлаар та явах ёстой юм. Үүнээс шалтгаалаад та магадгүй ирж байгаа 2.5 жилд сурч магадгүй харагдчихээн. Сургууль соёл, за тэгээд зориг тэмүүлэл гэдэг зүйл бол таны хувьд хамгийн чухал одоо болж эхэлнэ. За тийм учраас та ирж байгаа 2.5 жилд зорилгоо тодорхойл. За тэгээд үүнийхээ араас тууштай хөдөлмөрл магадгүй одоо хүмүүс таныг хуваачилсан өөрийнхөө одоо зорилгыг нэг тавьсан байна гэж харж иж болох юм. Гэхдээ таны хувьд бол энэ хамгийн гол нь одоо эхлэлийн тавьсан байхад та үр шимийг нь үзэх өндөр боломжийг тавих нэ. Тэгэхээр таны одоо юу гэдэг та энэ үеэр санхүү дээр илүү их анхаарах хэрэгтэй. За санхүү маань цаашдаа иймэрхүү мөнгө төгрөг маань одоо юу гэдэг орлого ашиг маань цаашдаа иймэрхүү байдалтай байгаад байвал миний ирээдүйн хүсэл мөрөөдөл олон төлөвлөгөөний дунд энэ маань хангалттай хүрэх үү. За тэгвэл төлөвлөгөөгөө бий болгохын тулд би юу хийх ёстой юм? За тэгвэл үүнийхээ төлөө яаж надад одоо дутуу байгаа чадварууд юу юм? За эдрийгээ олж нэ. Эдрийгээ олж бий болгоё гэд ингээ хөдлөх шаардлагатай болох нь байна. Тэгэхээр бол таны хувьд ирж байгаа одоо энэ 2.5 жил нөхөрлөлөө цөөлнө. Яг ингээ өөртөө чинь ойлголцдог, өөртөө чинь адилхан хардаг хүмүүс рүү илүү их та чиглэнэ. Дуртай одоо сонирхоод байгаа сургалт семинартаа хамрагдана. Тэгээд санхүү мөнгөн дээрээ илүү одоо холын зорилго харсан алхмуудыг хийж эхэлнэ. Тэгээд үүнд чинь бас нөхөрлөл хүрээлэл дээр чинь тус нэмэр гарч ирнэ. Гэхдээ ихэнх тохиолдолд та өөрөө илүү их одоо хийх нөлөөлөх шаардлагатай болно. Тэгэхээр бол одоо зорилгодоо хүсэл мөрөөдөлтөө хөрөнгө оруулалт хийх гэсэн үг. Нөө маргаашийн асуудал хамаагүй ирээдүй ямар чухал байх вэ? Ирээдүйд хэдэн жилийн дараа 5-10 жилийн дараа 20 жилийн дараа би юу хийгээд сууж явах боломжтой юм. Тэхийн тулд би одооноос юуг сурах ёстой юм гэдэг дээрээ илүү их төвлөрөх шаардлагатай. Тэгээд удаан хугацааны зорилго тэмүүлэл чинь таныг хэр хол аваачих уу гэдэг дээрээ илүү их дүн шинжилгээ хийгээд үнэлгээ чиглэн. За тэгээд хамгийн түрүүнд дэмий одоо харилцаа үүсгдэг, дэмий зүйл рүү дуруу татдаг хүмүүсээсээ холдож эхлэх. За тэгээд бас одоо ямар нэгэн одоо олон хүсэл мөрөөдлүүд байгаад ийм ч юм хиймээр байна, тийм ч юм хиймээр байна, тийм ч бизнес, ийм ч бизнес гэвэл энэ дундаас нэгийг сонгоод ганцхантаа илүү их төвлөрч ажиллах ч гэдэг юм уу. За магадгүй жишээлбэл зөвхөн ингээд найзуудаараа нийлж юм хийдэг байсан бол одоо энэ үед би илүү ганцаараа ажиллая, ганцаараа илүү их өөрийгөө бодъё, цаашид одоо би өөртөө илүү их санаа зовъё гэсэн ийм байдлууд хүртэл үүсэх өндөр боломжтой учраас таны хувьд ирж байгаа 2.5 жилд өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хөрөнгө оруулалт хий, өөрийнхөө зорилгот хөрөнгө оруулалт хий, өөртөө тохирсон таарсан одоо нөхөрлөл хүрээллүүдийг сонго. Тэгээд олон хүмүүсээс илүүтэйгээр яг өөрт чинь хань болдог ганц хүнийг юм уу хоёр хүнийг илүү сонгоо авч одоо нөхөрлөж харилцах шаардлагатай болно. За тэгээд зориг зүйлийнхээ араас тууштай бай. Үр хүүхэдтэй одоо эхрийн ордны хүмүүс бол энэ үеэр ялангуяа үр хүүхдийн чинь хувьд маш одоо чухал амьдралд нэг чухал одоо өөрчлөлтүүд болон үүнд зориулсан одоо харилцааны хөдөлмөрийн асуудлууд бол үүсэх нь байна. Үр хүүхдүүдээс чинь одоо шалтгаалсан таны хувьд маш их одоо анхаарал, ажиллагаа шаардагдана. За ерөнхийдөө бол санчир гарыг жишээлбэл эхрийн ордны нартай хүмүүстэй ингээд холбоо тогтоож байгаа учраас ер нь маш амжилттай тийм эерэг одоо ажил карьерийн боломжууд танд гарч ирнэ. Урд нь ингээд таны хувьд магадгүй хүлээн зөвшөөрөгдөхгүй байсан, магадгүй одоо албан тушаал дэвшиж чадахгүй байсан бол энэ үед бол албан тушаал дэвших боломж орж хангаж магадгүй таны хувьд маш том хариуцлагатай ажлыг хүлээж авах боломжтой болох нь байна. Үүнээс шалтгаалаад та илүү зоригтой болох нь байна. За таны одоо жишээлбэл
эхрийн ордонд сар байдаг бол гэр бүлээсээ маш их дэмжлэг тусалцаа авах нь байна. Маш олон одоо найз нөхдийн дэмжлэг тусалцааг хүртэл энэ үеэр авах нь байна. За хэрвээ таны мандж байгаа орд чинь эхрийн ордонд байдаг бол таны хувьд тэр чигтээ өөрөө чинь зориг тэмүүлэл болон хувь хүний хөгжил чинь энэ ирж байгаа 2.5 жил дээр маш үр дүнтэй эерэг өөрчлөлтүүдийг та өөртөө татах нь байна. Тэгэхээр эхрүүдийн маань хувьд бол энэ үе бол маш сайн үе эхэлж байгаа. Тэгэхээр харьцангуй одоо зөөлөн харьцангуй одоо эерэг байдлаар таны амьдрал, ажил, карьер, гэр бүлийн асуудалд бол нөлөөллийг бол авчрах нэ гэж бол харагдчихна. Дараагийн орд бол мэлхий. За мэлхийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ одоо 2.5 жил таны амьдралд ямар өөрчлөлтүүдийг авчрах вэ? За санжир гариг бол таны ажил, карьер, таны одоо хувьд жоохон чаленжинг одоо жоохон хүндрэлтэй жоохон асуудлыг даван туулсан үе бол эхэлнэ. За ер нь бол та ерөөсөө хоошоогоо амар байдлаар суугаад асуудлыг бол шийдэх боломж байхгүй үе бол эхэлж байна. Тэгэхээр бол нэг талаасаа танд айгу төвөгтэй ямар нэгэн байдлаар заавал хийх ёстой юм шиг юм мэдрэмжүүд төрж та ажил карьер руугаа томоохон хөдөлмөрийг бол тавина. Гэхдээ 2.5 жилийн дараа таны ажил карьер чинь тогтоод яг өөрийн чинь статус тодорхой болоод эхэлнэ гэсэн үг. За зарим маань жишээлбэл аль хэдийн өөрийн статус, өөрийн карьертэй бол энэ үеэр карьер ажил мэргэжил дээр чинь тодорхой хэмжээгээр нийгмээс, хуулийн байгууллагаас дарамт шахалт үүсэх өндөр боломжтой үгүйсэхгүй. За жишээлбэл мэлхийн ордонд таны нар байдаг бол нартай чинь санжир гариг хүнд холбоос тогтоогоод эхэлнэ. За тэгэнгүүт энэ хүнд холбоос бол мэдээж таныг асуудлыг даван туулах, заавал одоо юу гэдэг ингээд хэцүү боловч ажиллах, хөдөлмөрлөх, өөрийгөө харуулах юм шаардлагатай үеийг бол өгнө. Тэгэхээр таны хувьд хийж байгаа ажил дээрээ илүү том хариуцлагатай хандахгүй бол энэ үеэр өөрийгөө батлах, харуулах гэдэг ийм зүйлүүд танаас маш их гарч ирэх нь байна. За тэгээд өөрийгөө батлан харуулахаас гадна та өөрөө бас эргээд одоо саад асуудлуудыг даван туулж өөрийгөө батлан харуулахаас гадна ямар нэгэн хуулийн байгууллага, за улсын байгууллага, эсвэл одоо дүрм журамтай холбогдсон, хууль тогтоогч нартай холбогдсон байдлаар та нэлээд дарамт хатуу юм шахалтуудыг авна. Жишээлбэл та аль нэг албан байгууллагт ажилладаг бол мэдээж таны дарга солигдсон, эсвэл илүү одоо дарамт одоо магадгүй шахалт үзүүлдэг дарга цэрэгтэй уулзрах магадгүй эсвэл таны ажил, карьер, статус, бизнестэй ч холбогдсон ямар нэгэн хуулийн байгууллагаас илүү дарамт шахалт ирсэн ийм үеүүдийг та заавал давах шаардлагатай болох нэ. За нөгөө талаас мэлхийн ордны одоо жишээлбэл мандалттай хүмүүс энэ үеэр ажил карьерээ солиод шинэ ажлыг эхлүүлэхэд бас магадгүй их хатуу ээжж болоход харагдаж байна. Магадгүй таны хувьд шинэ ажлаа яг өөрийн болгож тогтооход дараагийн 2.5-аас 3 жил бол маш чухал учраас та ажил карьерээ тогтоох, нийгэмд ямархуу байр суурьтай хинбэ гэдгийг харуулах шаардлагыг мэлхийнүүд бол илүү хийн гэсэн үг. За тэгэхээр хүмүүс таалагдахгүй ч гэсэндээ та өөрийгөө бүтээх, өөрийгөө харуулах, өөрийнхөө ажил карьерийг бий болгох гэдэг тэр чухал статус, харагдах байдал, нийгэмд эзлэх байр суурь гэдэг зүйлүүд бол таны хувьд маш чухал юм нөлөөтэй жил эхэлж байна. За нөгөө талаас болохоор та гэр бүлийнхаа эцэг эхтэй харилцааны асуудал дээр бас нэлээд саадуудыг л даван туулахаар харагдаж байна. За нөгөө талаасаа ажил карьерийн хувьд мэдээж хүндрэлтэй үеуд эхэлж байгаа учраас та энэ үеэр даван туулахын тулд маш их төвчээр, маш их одоо зориг зүрх, маш их одоо саадуудыг даван туулаад эргээд одоо юу гэдэг энэ карьерийн байршил дээр очиж байгаа энэ санчир гариг таныг яваандаа одоо даван туусныхаа дараа таныг жишээлбэл ажиллаар ч хүн таньдаг, таныг жишээлбэл юу хийдгэр ч хүмүүс ойлгодог, тодорхой хэмжээгээр таны ажил үйлс чинь хүмүүст хүрэх энэ боломжийг бол өгнө. Хэрвээ та энийг хүнд гэж хараад хаячих юм бол таны ажил карьер дараагийн 3 жилдээ маш их саадтай, асуудалтай ийм үеүүдийг бол та давна гэдэг дээр анхаарах хэрэгцээтэй. За нөгөө талаас болохоор таны сар мэлхийн ордонд байдаг бол ирж байгаа 2.5 жил таныг нэг төрлийн одоо сэтгэл зүйн дотоод блок гэр бүлийн харилцаан дээр нэлээд олон асуудлуудыг бол татна. Тийм болохоор гэр бүлийн асуудал дээр жишээлбэл та ямар зүйл төлөвлөж ирсэн, ямар зүйлүүд дээр гэр бүлийнхэнтэйгээ одоо юу гэдэг цаашид ямархуу зүйлүүд төлөвлөж ирсэн, энэ зүйлүүд дээр чинь танаас нэлээд их одоо сэтгэл зүй талаасаа бол саадууд үүсээд бас үүнийгээ даван туулах шаардлагатай болно. Тэгэхээр эрүүл мэндэд анхаарах шаардлагатай. Эрүүл мэнд чинь, бие физиологи чинь, гэр бүлийн чинь сэтгэл санааны чинь юм асуудлууд бол энэ үеэр заавал та даван туулахгүй болохгүй юм түлхэц саадуудыг бол үүсгэнэ.
За урд нь ямар нэгэн зүйл чи өвддөг байсан бол энэ үеэр илүү их одоо сэтэрч өвдөх боломжтой учраас эрүүл мэндэд анхаараа. За тэгээд бас өөрийн чинь хүсэл зориг тэмүүлэл болон юу хийж бүтээх гээд яваад байгаа дотоод одоо энэ хүсэл мөрөөдөл төр чинь бас ямар саадууд учирж ийн үүнийгээ та заавал давах шаардлагатай болох нэ. Мэдээж хөдөлмөрөөр, мэдээж одоо таны зориг зүрхээр, мэдээж таны сэтгэл зүйн дотоод одоо хүчээр энэ бол даван туулагдах ёстой гэдгийг анхаарах шаардлагатай. За мэлхийн ордныхны маань хувьд мэдээж одоо маш эмзэг, мэдрэг, за зарим талаараа бас одоо их тийм докторгүй одоо үеүдэг бас даван туулна гэдгийг бол ойлгоод болж өгвөл одоо илүү өөрийгөө анхаарч одоо өөрийгөө жоохон уучлж, өршөөж асуудлуудыг даван туулах ийм сэтгэл зүгээр хандаараа. Нөгөө талаасаа бас мэдээж энэ байдлыг даван туулсны дараа таны одоо гол зорилго, гэр бүлийн амьдрал, ажил карьерийн асуудлууд, за бие физиологийн хувьд ч гэсэндээ таны хувьд мэдээж одоо эрүүл мэндээс толгой их өвдөх, магадгүй цээж хөх гэд ингээд зүйлүүд чинь бас их одоо энэ үеэр өвдөх асуудал үүсэх боломжтой учраас эрүүл мэндийн хэсгүүдэд анхаарч гэр бүлийн амьдралдаа илүү тайван тогтун бас тэргээ тууштай хандах хандлагуудаа илүү төлөвлөөрэй гэж бол зөвлөхөр харагдчихна. Заны дараагийн орд бол Арслангийн орд. За Арслангийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ одоо гариг эрхсүүдийн за санчир гаригийн маань 2-3 жилийн одоо энэ 2.5 жилийн транзит аялал бол арслангуудад харин айгүй үр өгөөчтэй ийм өөрчлөлтүүдийг бол татчихна. За арслангуудын маань хувьд маш олон зүйлүүдийг сурч мэдэх, дахин хувь тавиланд итгэж өөрийгөө дахин одоо бий болгох. Магадгүй одоо өөрийнхөө хүссэн чиглэлээр сурч мэдэх, хүссэн чиглэлээр өөрийгөө дахин одоо за би сургуульд авъя. За би магадгүй өөрийнхөө одоо зорилгыг тодорхойлъё. Би магадгүй одоо цаашид дахин одоо хувь тавиланд итгэснээрээ миний зорилго тэмүүлэлээр ямар өөрчлөлтүүд ирэх вэ? За дээрээс нь миний хүсэл мөрөөдөл, миний итгэл үнэмшил, миний цаашдын зорилго ямархуу байх вэ гэдгээс шалтгаалan амьдралаас маш олон зүйлүүдийг сурна. За өөрийгөө бас айгүй их ингээд чиглүүлдэг, өөрийгөө бас өөртөө заадаг, өөрийгөө бас дахин хүмүүжүүлдэг ийм үе гэж бас би тэгэхээр энэ үе дээрээ та ирж байна гэсэн үг. Тэгэхээр таны хувьд, арслангуудын маань хувьд ямар нэгэн байдлаар сургууль соёл, ихтэй сургууль соёлд орох мөчлөг бас ирж байна. Зарим маань энэ үеэр одоо дахин өөрийгөө одоо итгүүлдэг, магадгүй та дахин шин шашин зүйлд итгэж дахин өөрийгөө олох бас боломжийг өгч байна. Зарим маань энэ үеэр одоо амьдралын мөн чанар, мораль, өөрийн чинь одоо этик зүйлүүдийг хаана байгаа вэ гэдгээр дахин сурч мэдэж дахин өөрийгөө одоо дисциплин чиглүүлж ингэж харилцаа үүсгэж эхэлж байна. За Арслангийн ордны нартай хүмүүсийн маань хувьд бол ажил карьер илүү таатай сайхан явагдах боломжоор бол хангаж эхэлж байна. Хэрвээ таны ажил үйлс чинь магадгүй одоо гадаад улс оронтой холбогддог бол энэ үеэр жоохон хоцрох, жоохон багасах, жоохон лимиттэй байх боловч яг зөв одоо улс оронтойгоо зөв одоо гадагшаага чиглэсэн одоо холбоостойгоо илүү холбоо тогтоох бас боломжтой. Нөгөө талаараа таны хувьд урд нь сурч мэдсэн, урд нь айж ирсэн, урд нь болгоомжилж ирсэн сэтгэл зүйн олон асуудлууд байсан бол энэ үеүүдийг та даван туулаад одоо илүү их тууштай, өөртөө итгэлтэй, илүү олон том зорилгоодыг нээсэн, ойлгосон, сурч мэдсэн юм таатай 3 жил бол ирэх нэ. Тэгэхээр бол одоо ажилласаа маш их зүйлийг сурсан, маш бас дээрээс нь зорилго урд нь одоо чиглүүлж исэн зорилго зүйлүүд чинь эргээд танд үр шимээ өгсөн юм таатай 3 жил бол ирж байна. Хамгийн гол нь та өөрийнхөө итгэл үнэмшлийг, өөрийнхөө одоо сурч мэдсэн зүйлүүдийг дахин нэгт нямба байлгах шаардлагатай. Ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг хүмүүстэй үзэл бодлосоо бол зөрчилдөж болохгүй байх нь байна. Хэтэрхий хүмүүст одоо хатуу хандаж зааж болохгүй байх нь байна. Эргээд харин өөртөөгөө болон өөрийнхөө итгэл үнэмшилтэй, өөрийнхөө одоо юу гэдэг хувь тавиландаа илүү их одоо юу гэдэг итгэж найдаж зоригтой байх шаардлагатай. За нөгөө талаас Арслангийн ордны сартай хүмүүсийн маань хувьд сэтгэл санааны дэмжлэг туслалцаа, сэтгэл зүйн ингээд дотоод өөрчлөлтүүд бол маш их идэвхтэй болно. Мэдээж одоо гэр бүлээс, найз нөхдөөс маш их дэмжлэг туслалцаа ирэх өндөр боломжтой үе бол залгаж байна. За дээрэс нь одоо орон байраа солих, гэр бүлээ одоо дахин
газар нутаг солих молих өөр улсад очиж амьдрах энэ төр гэсэн локейшны өөрчлөлтүүд бол энэ үеэр маш эерэг таатайгаар болох боломжтой, нэгдэх боломжтой. За нөгөө талаас сургууль соёлд одоо явах, гадагшаага аялах, гэр бүлээрээ аялах гэдэг боломжууд бас нэгдэх өндөр боломжтой. Арслангийн ордны мандалттай хүмүүсийн маань хувьд гэвэл тэр чигтээ өөрийн чинь ерөнхий бие физиолог, эрүүл мэнд бол маш таатай сайхан болно. Дээрээс нь ажил үйлстэй анхаарах, өөрийнхөө зорилгыг тодорхойлох, өөртөө илүү итгэл үнэмшилтэй байж ер нь цаашид өөрийнхөө одоо дотоод айдсыг даван тууснараа юу болоод байсан, ямар асуудлууд танд ингээд саадлуудсан гэдгийг олж хараад илүү итгэлтэй, тууштай, илүү зоригтой болох 2.5 жил танд залгаж байна. За охины орд. За охины ордныхны маань хувьд ирж байгаа энэ одоо Санчир гаригийн маань 2.5 жил таны амьдралд ямар зүйлүүдийг одоо авчрах нь вэ? За охины ордныхны маань хувьд дотоод мөн чанар. За өөрийнхөө сэтгэл зүй өөрийнхөө сул тал давуу талуудыг, өөрийнхөө айдас, өөрийнхөө одоо юу гэдэг амьдралын яг хаана яг хамгийн их та ингээд докторгүй болж байна. За таны ямар айдас, ямар зүйлс хүүхэд насны магадгүй өдийг хүртэл таны хувьд сэтгэл зүйдэр ч ямар асуудлууд болоод ингээд та нуурчаад одоо хүртэл харахгүй үүнтэйгээ ингээд ажиллахгүй яваад ирсэн. Энэ болгон чинь танд илүү идэвхтэй болох нь байна. Тэгэхээр үүнтэйгээ ажиллаж үүнийг ойлгож чадсанараа айдсаас үүдээд байгаа таны ажил карьерийн асуудлууд, таны эргэмийн харилцааны асуудлууд, таны санхүүгийн мөнгөтэй холбогдох асуудлууд бүгд одоо 2.5 жилийн дараа өөрчлөгдөнө гэсэн. Тэгэхээр таны хувьд магадгүй одоо ажил карьер дээр жишээлбэл охины ордны нартай хүмүүс ажил карьер дээр яг юунаас болоод амжилтгүй яваад байна уу? Таны яг одоо өөртөө итгэлгүй байдал уу, эсвэл өөрийн чинь одоо айдас уу, эсвэл өөрийн чинь одоо ямар нэгэн одоо дотоод донтолтууд уу гэдгийг ингээд харах боломж, таних боломжийг бас энэ үеэр үүсгэж байна. Ямар ч байсан таны хувьд ажил карьерийн асуудал цаашид би үнэхээр энэ ажил карьерээр явах уу? Би яг энийг хийгээд явах ёстой юугүй юу гэдгийг олж мэдэх юм 2.5 жил залгаж байна. Магадгүй таны хувьд ихэвчлэн охины ордныхны маань хувьд энэ үеэр одоо ажиллаа өгөх, ажиллаа болох, өөр ажил хийх, өөр шинэ ажлыг эхлүүлэх юм төлөвлөгөө гаргаж эхэлж болох уу царагдж байна. За зарим маань үнэхээр ажилдаа дуртай явал, тууштай бол танд ямар нэгэн одоо асуудлууд бол үүснэ. Магадгүй санхүүгийн асуудал, магадгүй гэр бүлийн тодорхой хэмжээгээр дэмжлэггүй, туслалцаагүй ийм байдлууд. Магадгүй одоо эхнэр нөхрөөс чинь магадгүй таны хувьд ажил карьер дээр шин тус нэмэр үзүүлэх байдлууд нь багасж ирэх. Эсвэл таны хувьд одоо юу гэдэг ажил карьер дээр анхаарах гэтэл гэр бүлийн асуудал маш их тогтворгүйгээсээ болоод ажил дээр амжилтгүй явах гэх мэтчлэн ийм дотоод цаад мөн чанараараа ягаад ч юм гээд танд болгоё гэсэн ч болохгүй байгаад байх юм асуудлуудыг эргэн харах шаардлагатай үе бол гарч ирнэ. Энийгээ ерөнхийдөө бол та олж харж ажиллах шаардлагатай үе эхэлж байна. Мэдээж охины ордны сартай хүмүүсийн маань хувьд энэ үеэр одоо өөрийн чинь айцтай холбогдсон. За гэр бүлийн амьдрал дээр чи ямар одоо дотоод асуудлууд гарч ийн. Өөрийн чинь өв хөрөнгө, магадгүй үл хөдлөх хөрөнгөтэй холбогдсон зарим нэгэн санхүүгийн асуудлууд үүсэх өндөр боломжтой. Банк санхүүтэй холбоотой асуудлууд охины ордны мандалттай хүмүүст бас гарч ирнэ. Тэгэхээр магадгүй танд одоо хангалттай хөрөнгө оруулалт хий гэсэн ч одоо мөнгө санхүүгийн байдал чинь дутмагшилтай. Эсвэл таны хувьд хөрөнгө оруулалт хиймээр байвч өөрөө чинь айдас, өөрөө чинь хоошин татсан. Эсвэл таны хувьд ямар нэгэн томоохон зүйл төлөвлөд байгаа боловч үүн дээр чинь дэмшиг тусалцаа бага ч юм уу. Иймэрхүү асуудлууд бол энэ ирж байгаа 2.5 жилд бол үүснэ. Гэхдээ үүнтэйгээ одоо ажилласнараа энэ хүндрэлийг 2.5 жилийн дараа та даван туулнаа гэж та ойлгох хэрэгтэй. Тийм учраас өөрийн чинь хувьд энэ ирж байгаа 2.5 жилд бусдаас дэмшил тусалцаа хүлээхээс илүүтэйгээр өөрөө өөртөө найдаж сурах. За дээрэс нь бусдаас одоо юу гэдгийг болон гэр бүлийн хүнээсээ илүү их одоо дэмжлэг гэхээсээ илүүтэйгээр та эргээд өөрийнхөө одоо сэтгэл зүйдээ өөрийгөө бас дэмжиж туслах, өөрийгөө бас ойлгож мэдэх, өөрийгөө бас одоо илүү их
чиглүүлэх юм боломжийг бол олж харах хэрэгцээтэй байна. Дээрээс нь томоохон хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол энэ үе дээр маш болгоомжтой хандах шаардлагатай болж өгвөл одоо ажил карьер дээрээ хөрөнгө оруулалт хийж бизнесээ хөгжүүлэх гэж байгаа бол болгоомжтой байдлаар үүнийг одоо багаар төлөвлөж яаран томоохон зүйл худалдаж авах, яаран томоохон одоо ажил карьерийн том өөрчлөлтүүдийг хийхгүй байх шаардлагатай. Маш их судалгаа шинжилгээний үр дүн дээр та ажил карьераа, гэр бүлийн дотоод асуудлаа, өөрийнхөө одоо зорилго зүйлүүдээ тогтоох. Тийм болохоор яарч хөдөлсөн одоо маш том хэмжээгээр одоо хөрөнгө оруулсан асуудлууд чинь таны хувьд маш сааттай. За зарим тохиолдолд охины ордныхны маань хувьд ирэмийн харилцаан дээр бас энэ үеэр төгсгөл ирж иж болох үз. Ялангуяа охины ордны мандалттай хүмүүсийн маань хувьд гэр бүлийн амьдрал дээр нь төгсгөл ирэх юм уу? Эсвэл ямар нэгэн урт удаан хугацааны одоо саад асуудлууд, дотоод сэтгэл зүй болон үл ойлголцлын асуудлууд бол үүсэх өндөр боломжтой. Тэгэхээр бол энэ бол мэдээж бүр наривчилж ярих юм бол тухайн хүний одоо чарт, натал чартн дээр бол илүү их гарч ирэх боломжтой учраас энэ хүртэл нь одоо яриад ерөнхий байдлаар нь бол мэдээлэл болгон өгөө. За тэгээд ямар ч үсэн 2.5 жилийн дараа та өөрийнхөө айдсыг, өөрийнхөө дотоод асуудлыг, өөрийнхөө мөн чанарыг илүү ойлгосон, айдснаас гарсан, өөрийнхөө яг тэр сэтгэл зүйд үүсэж байгаа блокноос гарсан юм таатай үеийг 2.5 жилийн дараа та олж мэднэ. За энэ дараагийн орд бол жинлүүр. За жинлүүрийн ордныхны маань хувьд ирж байгаа 2.5 жил Санжир гаригийн одоо нөлөөлөл аялал таны харилцаа холбоо, таны одоо бусдтай холбогдсон хэсэг дээр маш их нөлөөтэй. За тэгэхээр бол жинлүүрийн ордныхны маань хувьд ирэмийн харилцаан дээр үнэхээр одоо шалгуурын жилүүд эхэлнэ. Гэр бүлтэй жинлүүрүүд маань энэ үеэр харилцаа нэг жоохон зарцангадуу, үл ойлголцолтой, зарим тохиолдолд нэг тийм хаалттай юм шиг байж болно. Тийм учраас энэ үеэр таны хувьд жинлүүрийн ордны мандалттай хүмүүс маань харилцаан дээр илүү их ажиллах, гэр бүлийн хүн нөхөр юм уу их нэртэйгээ илүү их харилцаан дээр үүсэж байгаа асуудалтайгаа илүү их харилцаж ажиллах, тухайн хүн магадгүй танаас илүү их анхаарал, илүү их халамж хүсэж иж болох учраас энэ үеэр үүн дээр нь илүү их одоо харилцаа үүсгэх шаардлагатай. За нөгөө талаас болохоор жинлүүрийн ордныхны маань хувьд, жинлүүрийн ордны нартай хүмүүсийн маань хувьд маш том хариуцлагатай ийм одоо үеэр нь магадгүй бусдаас маш их одоо таныг одоо амжилттай болохыг шаардсан, ажиллаа сайн хийхийг шаардсан. Магадгүй таны хувьд бус хүмүүс танд илүү их одоо ажиллаар дарсан, маш их төлөвлөгөөгөөр дарсан ийм үеуд бол эхлэх боломжтой. Үүнийг та даван туулсны дараа ажил карьер чинь маш сайхан цэцэглэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм болохоор маш их ажил бусдаас одоо их тийм дарамт шахалт, бусдаас их тийм одоо байгаас чинь илүү танаас хүссэн ийм үеуд бол эхлэн. Тэгэхээр энэ үеудэд болж өгвөл та хөдөлмөрөө хийж байгаа ажилдаа тууштай, нэлээд олон том асуудлуудыг даван туулсан. За дээрэс нь бас их тийм дисциплин болон хариуцлагатай байхгүй бол ер нь бол таны ажил карьер дээр маш их одоо бусдаас ирж байгаа одоо дарамтууд юм уу, шахалтууд юм уу, эсвэл хариуцлагууд тань дээр маш их гарч ирснээр таны хувьд одоо нэг талаас их тийм пессимист, ажил карьертаа нэг тийм дуртай биш болох гэдэг юм уу, эсвэл нэг талаараа нэг тийм асуудлыг олж харж байгаа байдал чи илүү сөрөг болж эхлэх. Дээрээс нь одоо амжилтанд хүрнгээ төлөвлөж байтал маш их ажиллаар дарснараа таны ажил карьерийн жоохон саатлууд бол үүсэх өндөр боломжтой. Гэхдээ энэ үе маань амжилтгүй гэсэн үг бас биш. Хамгийн гол нь таны хувьд хэтэрхий их хариуцлага, хэтэрхий их одоо шаардлага донд явна гэдгээ ойлгоод илүү одоо юу гэдэг эгогоо дарж илүү одоо бусдаас үг сонсож сурах шаардлагатай ч юм уу, эсвэл бусдтай хамтарч ажиллах шаардлагатай ч юм уу, ийм үе эхэлж байна. За нөгөө талаас таны өөрөө чинь одоо жинлүүрийн ордонд сар байдаг бол энэ үеэр таны сэтгэл зүй юу хүсэж байна? Та үнэхээр энэ харилцаа холбоо, үнэхээр энэ гэр бүлтэйгээ цаашид удаан хугацаанд явж чадах уу? За үнэхээр таны хүсэж байгаа зүйл чинь
энэ ажил карьер дээр байх уу, хүсэж байгаа зүйл чинь энэ гэр бүлтэй өрнөх үү, хүсэж байгаа зүйл чинь эрүүл мэнд чинь ийм байдлаараа цаашаа таныг урт удаан хугацаанд амьдруулах уу, сэтгэл санаа чинь яагаад хямраад байна, юунаас болж хямраад байна, юун дээр асуудал үүсэдэн гэдгээ та энэ үеэр олж мэднэ. За тэгснээрээ та илүү өөртөөгөө ажиллах, за дээрэс нь ямар нэгэн байдлаар бусд хүмүүсээс шалтгаалж ирж байгаа дарамтчхалтыг таны сэтгэл санаа даван туулж чадах уу? Дээрэс нь одоо юу гэдэг хитрхи их ачааллыг таны сэтгэл зүй одоо үүрээ даван туулаад явгаад аль хүртэл явах уу гэдгээ хүртэл илүү их анхаарах. За тэгээд бас одоо хүмүүсээс ямар нэгэн таны гомдоосон зарим нэгэн одоо ийм асуудлууд гарч ирэх юм бол энийг та даван туулах уу, эсвэл энэ үеэр та төвчж туулах уу, эсвэл та энэ хүмүүсийг амьдралаасаа холдуулах уу гэсэн ийм томоохон өөрчлөлтүүдийг та энэ үеэр мэдрэх нэ. За нөгөө талаасаа бас таны хувьд энэ одоо ирж байгаа 2.5 жил жилүүрийн ордны сартай хүмүүст маань сэтгэл зүйн томоохон одоо блокийг үүсгэн. Тэгэхээр энэ блок маань таныг нэг талаас одоо төвчж явах уу, тесэрч гарах уу гэдгийг бол одоо шийдсэн юм бас хүндрэлтэй үе эхэлнэ. Тэгэхээр үүн дээрээ бас их анхааралтай бай. Нөгөө талаасаа бас одоо өөрөө та удаан хугацаанд төвчжсэн бол энэ үе дээр магадгүй та тесвэрийн одоо төвчээр чинь барагдаж бас зарим нэгэн байдлаар шийдэж чадахгүй байсан олон асуултуудаа шийдвэрт гарах шийдэж чадахгүй яваадсэн олон зүйлүүд дээр хариултуудыг аваад маш том шийдвэг алхмыг хүртэл хийх нэ гэж бол харагдаж байна. Гэр бүлийн харилцаа, ирэмийн харилцаан дээр нэлээд томоохон асуудлууд бол энэ үеэр үүснэ. Тэгэхээр энийг цаашид ямархуу байдлаар авч явах вэ гэдэг нь таны тууштай байдал, таны зоригтой алхмаас эхлэх нэ. За энэ дараагийн орд бол хилэнц. За хилэнцгийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ одоо санчир гаргийн маань аялал таны хувьд танд их чухал. За яваараа чухал вэ гэвэл ямарваа нэг зүйл дээр таны хандах хандлага ажил үйлстэй холбогдсон байдлаар ялангуяа таны өдөр тутмын ажил амьдралын одоо байдал дээр маш чухал нөлөөтэй. Жишээлбэл хилэнцгийн ордны нартай хүмүүсийн маань хувьд энэ үеэр одоо та ажил үйлс болон өөрийнхөө дайснуудтай илүү их одоо ажиллаж эхлэхээр харагдаж байна. Тэгэхээр таны ажил дээр хэн дайсан болж байна, таны амьдрал дээр хэн дайсан болж байна. Үүнтэйгээ холбогдсон байдлаар та өөрийнхөө ажил карьер дээр чинь саадлаад байгаа хүмүүсийг олж мэдэх. За дээрээс нь саадуулж байгаа хүмүүсээ олж нээснээрээ та эргээд тухайн хүмүүстэйгээ яаж ажиллах вэ? Ямар тактиктай ажиллах вэ? За нөгөө талаасаа ажил карьер дээр чинь саадлаад байгаа өөрөө чи амьдралын хэмнэл, хэвшил үүнийгээ бас ялан дийлэх. Ажил карьер дээр чинь саад үсэт байгаа бол та дахин сурч мэдэх, маш сайн сурч мэдэж өөрийгөө чиглүүлэх. За дээрэс нь эрүүл мэнд дээр чинь ямар зүйл саад болоод байгаа үүнийгээ та даван туулж эрүүл мэнд дээрээ илүү дисциплин болж илүү их одоо анхааралтай, илүү их одоо тууштай ийм одоо хоолны дайет, эрүүл мэндийн программыг та энэ үеэр сонгуул цохилтой. За хилэнцгийн ордны сартай хүмүүсийн маань хувьд эрүүл мэнд дээрээ бас анхаарах ёстой. Хилэнцгийн ордны сартай хүмүүсийн эрүүл мэндийн асуудал энэ үеэр одоо чухал болж эхэлнэ. Эргээд бас таны сэтгэл санаа чинь юунд илүү санаа зовж байна. Таны сэтгэл санаанд чи юу их нөлөөлж байна. Үнэхээр одоо болохгүй байгаа бол энэ үеэр одоо өөрөө чинь дотоод сэтгэл зүйд болоод байгаа нууцуудыг ил гаргах, эсвэл хэр удаан та нууж төвчж явах ёстой юм. Тэгвэл энийгээ та илүү хил болгож, илүү одоо болохгүй байгаа асуудал дээрээ дүн шинжилгээ гаргаж, болохгүй байгаа харилцаа, болохгүй байгаа амьдралын хэвшил зүйлүүдээсээ бас салах боломжийг, ажиллах боломжийг санчир гарыг танаас асууна. Удаан хугацаанд төвчсөн одоо харилцаа, удаан хугацаанд төвчсөн ажил зүйлүүдээ болоод та магадгүй гэртээ суучч болох юм. Та магадгүй ажлаа өгөөд өөр шинэ ажил хайхын хооронд амарч өөрөө өөртөө цаг гаргаж болох юм. Тийм учраас энэ ирж байгаа гаргийн нөлөөлөл таныг нэг бол та дайсантайгаа асуудалтайгаа нүүртүүл, нэг бол та эргээд энэ байдлаа асуудалтайгаа эвлэрээд таалагдахгүй байгаа бол болох, таалагдахгүй байгаа бол хаях, таалагдахгүй байгаа бол салах гэдэг ийм одоо боломжийг бол өгнө. Түүнээс биш аргалаад нуугаад явах боломж бол байхгүй гэсэн. За нөгөө талаас хилэнцгийн ордны сартай хүмүүсийн маань хувьд хэрвээ таны сар
хилэнцэн ордны мандалттай хүмүүс юм маань хувьд. Хэрвээ таны мандалт орд чинь хилэнцэн ордонд байдаг бол ирж байгаа одоо 2.5 жилээс 3 жилийн хувьд бол та нэг бол нэлээд удаан хугацаанд ажиллах томоохон ийм ажлын гэрээ, нэг бол ажилгүй маш удаан хугацаанд зөвхөн өөрийнхөө эрүүл мэндэдтэй холбогдсон байдлаар ажиллах ийм хоёр том туйлд асуудал хүртэл үүсчиж болох зэрэгдэж байна. За нөгөө талаас болохоор хилэнцэн ордны одоо мандалттай хүмүүсийн санхүү, за дээрэс нь ажил үйлс нөгөө талаараа бас эргээд цаашдын одоо юу гэдэг нуугдмал байсан ингээ асуудлууд ил гараад эхэлнэ. Тэгэхээр үүнтэйгээ ажиллана. Жишээлбэл таны хувьд одоо яг ингээд тойроод яваад байсан бүх зүйлүүдээ ингээд урдаа тавьж байгаад за би эднэртэй нүрт тулах юм байна. Энэ ажлыг ингэж хийх юм байна. За магадгүй миний ажлын байр, миний одоо офисын түрээс, миний одоо яг бодит үнэ хаана яваад байна. Та магадгүй энэ үеэр одоо ажил хийгээд идэг боловч цалинчин хангалттай биш. Эсвэл та магадгүй энэ үеэр ажилгүй явсаар байгаад санхүүгийн асуудалд орсон бол одоо би ажил олж хар ажил мэдэхгүй одоо юу гэдэг ажлыг голохгүй заавал би альбан тушаал хөөхгүй заавал одоо би яг ийм ажил тийм ажил голохгүйгээр яг өөрийнхөө хэмжээнд таарж байгаа зүйлээ олж хийж гэдэг юм. Эсвэл магадгүй таны энэ үеэр хол газар руу гадагшаа яваад илүү одоо цаг хугацаанд баригдсан тэгээд их тийм танаас хурдудаан хугацаанд хөшөлмөр гаргадаг юм ажил карьер одоо зүйлүүдийг хүртэл хийж эхлэх. Эсвэл та өөрөө ажил дээр ямар зүйл чаддгүй энэ чаддгүй зүйлээ сурч мэдэж өөрийн болгож авч амьдралдаа тулгамдаад байгаа олон өөрийнхөө зан арын шингийн чадварын магадгүй ажил карьерийн бүхий л одоо тэр сул байгаа орон зайнуудыг нөхөхийн тулд маш их зүйлүүдийг сурсан юм 2.5 жил ирнэ. За дээрэс нь хэрвээ та бизнес эрхэлдэг бол бизнес дээр чинь маш олон өрсөлдөгч нар гарч ирнэ. Энэ өрсөлдөгч нарыг яаж даван туулах вэ гэдгийг хүртэл та 2.5 жилийн дотор олж мэдээд үүнийгээ даван туулж өөрийнхөө саад асуудлуудыг даван туулна. Хэрвээ та үр зээлтэй, банкнд зээлтэй магадгүй бол энэ зээлийг цаашид яаж төлж дуусгахыг гэдэг дээр хүртэл ямар нэгэн урт удаан хугацааны ийм одоо амьдралын хэвшил зүйлүүдээр анхаарсан юм төлөвлөгөө зүйлүүдийг гаргаж ирнэ. Бас дээрэс нь ажил дээрээ ч гэсэндээ одоо илүү удаан цагаар ажиллаж, илүү урт цагаар ажиллаж сурч мэдэх зүйлүүдээ та бий болгож эхэлнэ гэж бол харагдаж байна. За энэ дараагийн орд бол Нумын орд. За Нумын ордныхны маань хувьд хоньны ордонд ирж байгаа санчир гариг. Таны амьдралд бол харьцангуй эерэг талаараа нөлөөлөх нэ. За хоньны орд бол галбийн мах бодтой орд. Нумууд маань өөрөө хувьсамтай галбийн мах бодтой орд. Тэгэхээр санчир гариг илүү эерэг, илүү нааштай мэдээг бол танд өгж байна. Яагаад тэгэхээр таны жишээлбэл таны нар Нумын ордонд байдаг бол ялангуяа Нумын ордны эхний 10 хоногт одоо эхний 10 одоо хувийн налууд дээр байдаг бол санчир гариг маань одоо илүү эерэг нөлөөллийг 2025 оны одоо үед бол өгчнө. 2 дахь 10 хоног, 3 дахь 10 хоног нь болохоор 2026 оны, 27 оны үед бол илүү их төвтэй өгөж эхэлнэ. За тэгэхээр хоньны ордонд санчир гариг ирж байгаа маань нумуудад ажил карьер дээр нь тууштай урт удаан хугацааны эерэг боломжуудыг бол хангаж эхэлнэ. Тэгэхээр бол таны хувьд ажиллаа хийгээ тууштайгаар зүтгэхэд энэ одоо санчир гариг маань үр өгөөжөө гэж эхлэх нь байна. Дээрээс нь таны хувьд нэг зүйлийг одоо эхлүүллээ гэж бодоход дараагийн 2-3 жилийн туршил та тасралтгүй одоо үр өгөөжөө хүртэж, үүнээсээ одоо юу гэдэг үр шимээ хүртэж, тийм айхтар хүндрэлгүйгээр, тийм айхтар саадгүйгээр асуудлыг даван туулах боломжтой болж эхлэх нь байна. Мэдээж одоо галбийн мах бодтой ордууд одоо энэ хоньны ордонд ирж байгаа санчир гаригийн нөлөөтэй бол илүү нааштай одоо эерэг хандлагуудыг бол татна. Нөгөө талаараа бас одоо таны хувьд альва зүйл удаан байх боловч одоо илүү урт удаан хугацааны үр дүнг бол татна гэдгийг ойлгоод яаран одоо асуудлыг заавал үр дүнг нь яаран авах гэж хичээгээд бол хэрэггүй. Учир нь за Нумын орд бол бархасууд гаригаар удирдуулдаг маш хурдцтай эерэг боломжууд, гинт одоо сайхан зүйлүүдийг бол их мэдрэх сонирхолтой байдаг бол санчир гариг нартай чинь холбоо тогтоосноор таны хувьд ажил үйлс чинь баг багаар урагшлаад
урт удаан хугацааны үр дүн өгнө гэдэг дээр илүү их найдах шаардлагатай. Мэдээж урт удаан хугацаанд үр дүнгээ өгөх ийм боломжит ажил, карьер зүйлүүдийг та энэ үеэр эхлүүлэх боломжтой. Эсвэл та ямар нэгэн урт удаан хугацаанд үр дүнгээ өгсөн ийм ажил, карьеруудыг та шинээр эхлэх бас боломжийг энэ үе өгнө. Ямар нэгэн хуулийн байгууллага, улсын байгууллагатай холбогдсон ажлууд бол нааштай, тууштай бол явагдах боломжтой. Номын ордны сартай хүмүүс энэ үеэр сэтгэл зүйн дотоод эерэг өөрчлөлтүүдийг мэдэрнэ. Таны хувьд бол илүү дэмжлэг тусалцаа үзүүлсэн найз нөхөд, илүү их дэмжлэг тусалцаа үзүүлсэн гэр бүл, илүү дэмжлэг тусалцаа үзүүлсэн хамт олон тань дээр илүү идэвхтэй гарч ирнэ. За нөгөө талаас бас таны хувьд өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө бүтээх, өөрийгөө дахин бий болгоё гэвэл номуудын маань хувьд тэр чигтээ хоньны ордонд ирж байгаа энэ санчир гарагийн транзит таныг илүү бүтээлч, илүү өөрийгөө илэрхийлж сурах, илүү их өөрийгөө бусдад харуулах, таниулах, дээрээс нь ямар нэгэн шинэ хоббиг эхлүүлэх, шинэ хоббигоороо ажиллах, шинэ хоббигоороо бусдад нөлөөлөх, эсвэл ямар нэгэн байдлаар өөрөө өөртөөгөө илүү тохирсон, өөрийгөө илүү их нээсэн ийм байдлууд чинь илүү идэвхжиж байгаа 3 жил байна. Ялангуяа номын ордны мандалттай хүмүүсийн хувьд бол таны fifth house буюу астрологийн 5 дахь байршил, хайр дулал, романтик байдал, спорт, хүүхэд гэсэн эсгүүд чинь идэвхтэй болоод ирэнгүү зарим үед энэ үеэр зарим номуудын номын ордны мандалттай хүмүүс маань үр хүүхэдтэй болох, эсвэл үр хүүхэдтэйгээ ажиллах боломж нь илүү их нэмэгдэх. За дээрээс нь ямар нэгэн шинэ хоббинд хөрөнгө оруулалт хийгээд дараагийн 2-3 жилийн турш хангалттай үүнтэйгээ ажиллаж өөрийгөө бүтээж, бий болгож өөрийнхөө хоббиг нээх бүрэн боломжтой хүртэл болж эхэлнэ гэсэн. Тийм учраас энэ ирж байгаа 2.5 жил номуудын маань хувьд бол илүү эерэг нааштай шийдлүүдийг авчирсан, илүү эерэг нааштай өр өгөөчтэй юм таатай 2.5-аас 3 жил бол залгах нэ. За энэ дараагийн орд бол матар. За матрын ордныхны маань хувьд ирж байгаа энэ санчир гарагийн нөлөөлөл таны амьдрал дээр юу болох вэ? За мэдээж матрын ордныг санчир гарыг маань удирддаг. За матрууд маань бол маш тууштай хүмүүс байждаг. Маш тууштай, маш төвчээртэй, маш амбицтай. Тэгвэл санчир гариг маань таныг удирддаг гариг маань хонь руу шилжилт хөдөлгөөн хийснээрээ таны хувьд хамгийн гол зүйл таны дотоод сэтгэл зүйд юу болоод байна? Таны гэр бүлд юу болоод байна? Таны дотор хүнд чинь ямар асуудлууд болоод байна гэдгийг илүү их таньж мэдсэн, өөрчлөлтийг авчирсан 2.5 жил залгах нь. Тэгэхээр матруудын маань хувьд таны өөрийн чинь сэтгэл санаа, гэр бүлийн амьдрал эцэг их өөрөө чинь яг тэр суур хундаам хаана явагдаж байна. Тэр зүйл рүү анхаарлаа хандуулна. Магадгүй таны хувьд орон байраа энэ үеэр солих, орон байранда ямар нэгэн шинжилт өөрчлөлт хийх. Ялангуяа матрын ордны мандалттай хүмүүс маань ирж байгаа 2.5 жилийн туршвал өөрийнхөө гэр бүлдээ хөрөнгө оруулалт хийх, гэр бүлдээ цаг хугацаа гаргах, гэр бүлдээ анхаарах, нөгөө талаасаа өөрийнхөө сэтгэл санаа, дотоод орчин, эцэг их гэр бүлийн амьдралдаа илүү их анхаарлаа хандуулж өөрийнхөө суур хундаамыг залгах, за амьдралаас чинь юу явж, юу ирэх ёстой вэ гэдгийг илүү ойлгосон 2.5 жил болох нэ. Нөгөө талаасаа болохоор энэ үе маань таны хувьд магадгүй нэг талаараа та бол маш амбицтай, маш их юм төвчээртэй хүн. Ямар нэгэн гэр бүлийн амьдралд чинь яаран шийдэх ёстой, яаран үүсэх ёстой, яаран анхаарах ёстой юм асуудлууд үүснээрээ таны хувьд бас зарим тохиолдолд хитрхи юмыг яарч хийдгүү, илүү амбицтай урт удаан хугацаанд өөрийгөө чиглүүлдэг матрын ордны мандалттай хүмүүс маань энэ үеэр их тийм бухимдалтай, стресстэй, жоохон гомдолтой бас үйл явдлууд гэр бүлээс нь эргэн тойрноос нь үүсэх өндөр боломжтойг үгүйсэхгүй. Тийм учраас ерөнхийдөө бол амьдралдаа яг юуг болж юуг эхлүүлэх ёстой вэ гэдэг дээр маш тууштай ажиллах ёстой. Орон байран дээр чинь асуудал үүсэх өндөр боломжтой байна. Орон байрны асуудлаа шийдэх 2 жил залгаж байна. Гэр бүл сэтгэл санаагаа ойлгох, дотоод хүнээ бүтээх энэ дотоод renovation дотоод зүйлүүд чинь хаана юунд болохгүй байгаа гэдгийг олж мэдсэн ийм өөрчлөлтүүдийг бол татчихна. За матрын ордны
нартай хүмүүсийн маань хувьд ямарваа нэг одоо ажил карьерийн хүндрэлтэй юм саад асуудлууд бол үүснэ. Тийм учраас ажил карьер дээр анхаарах, ажил карьер дээр чинь хүндрэл саадууд үүсснээрээ та чаленж асуудлыг та даван туулах. За дээрэс нь маш их стресс, жоохон anxiety буюу сэтгэл зовнил карьер дээр чинь үүсэх өндөр боломжтой гэдгийг анхаарад ажил карьер дээрээ тулгамдж байгаа гарч ирж байгаа саадуудыг даван туулах ийм одоо шаардлагатай 2.5 жил залганаа. За хуулийн байгууллага, улсын байгууллага эцэг эхтэйгээ харилцааны асуудлууд танд үүсэхийг үүсэхгүй харагдаж байна. За нөгөө талаас бас ажил карьер дээр одоо үнэхээр болохгүй бол юу гэдэг одоо ажил карьерээ өөрчлөх боломжийг бол энэ үе бас өгж байна. Матрын ордны сартай хүмүүсийн маань хувьд гэр бүлийн амьдрал, сэтгэл санааны одоо томоохон асуудлууд бол үүснэ, үүн дээрээ бэлэн байх шаардлагатай. Сэтгэл зүйд чинь одоо таалагдахгүй байсан, болохгүй байсан ямар асуудлууд байгаа энэ үеэр шийдэх. За дээрэс нь гэр бүлийн амьдралд чинь ямар зүйлүүдийг анхаарах ёстой юм, орон байрны асуудал дээр чинь ямар зүйл дутмаг байгаа. Жишээлбэл танай орон байрны дээр сантехникийн асуудал үүсэж байна. За танаа гэр бүл засвар үйлчилгээ шаардагдж байна уу? За дээрэс нь амьдарж байгаа орчин, орон байрны эргэн тойрон хөршүүд чинь ямар саад асуудлууд үүсэж байна. Энэ болгоныг та анхаарад өөрчлөх ёстой болно. За нөгөө талаасаа болохоор сэтгэл санааны хямрал, депресс, стресс одоо матрын ордны сартай хүмүүс унах боломжтой гэдгийг анхаар өөрөөсөө юуг үгүйсгэж ирсэн, өөрөөсөө юуг одоо хорж исэн, контролдж исэн энэ болгоныгоо одоо анхаарах шаардлагатай. Гэр бүлийн амьдрал дээр заавал даван туулах ёстой юм хүндрэлүүд гарч ирнэ гэдгийг ойлгоод сэтгэл зүйн бэлтгэлтэй байх шаардлагатай. Дээрээс нь даван туулаад гарсны дараа бол бүхий л зүйл эргээд таны талд ирнэ гэдгийг ойлгож ямар нэгэн үүсэж байгаа саад бэрхшээлүүдийг илүү их давах. За дээрэс нь үүнийгээ даван туулсныхаа дараа танд гэр бүлийн амьдрал, өөрийн чинь ажил карьер дээр маш том одоо эерэг өөрчлөлтүүд үр дүнгээ өгнө гэдгийг ойлгож ирж байгаа асуудлуудыг та одоо юу гэдэг даван туулах тийм хүч, эрч хүчтэй даван туулах одоо тийм амбицтай байх шаардлагатай ирж байгаа 2.5 жил танд хүсэж байна. За матрын ордны ерөнхийдөө бол одоо мандалттай хүмүүсийн маань хувьд бие физиологоо анхаарах хэрэгтэй. Ялангуяа цээж, уушиг, зүрхний хэсгийг анхаарах хэрэгцээтэй. За дээрэс нь одоо дотоод уур амьсгал, гэр бүлийн амьдрал, сэтгэл санааны хямрал зүйлүүдээ даван туулж одоо амгалан тайван гэр бүл, амгалан тайван дотоод ертөнц, амгалан тайван одоо амьдралын хэлбэрийг илүү их сонгох боломжийг 2.5 жил танд өгөх нэ. Таны дараагийн орд бол бомбын орд байна. За бомбын ордныхны маань хувьд ирж байгаа одоо энэ санчир гаригийн аялал бол за таныг санчир гариг удирддаг. Тэгэхээр бомбын орд маань 2 одоо удирдагчтай санчир болон тэнгэрийн ван. За санчир гариг бол бомбын ордны арай нэг юм хөгшин хувилбар гэх юм уу, илүү амьдрал үдсэн хувилбар гэх юм уу, эсвэл илүү ухаан суусан хувилбар байгаа тийм. Тэгэхээр санчир гариг бол энэ ирж байгаа одоо 2.5 жилээс 3 жилийн хоньны ордонд үдэхтэй маш их зүйлүүдийг сурсан юм үе рүү шилжүүлнэ. За тэгээ бомбын ордны мандалттай хүмүүс жишээлбэл ирж байгаа 3 жилд маш олон гарын доорх зүйлүүдийг сурна. Жишээлбэл та компьютер дээр ямар аппликейшн дээр ажиллаж чаддгийг ч гэдэг юм. Эсвэл та гараараа юу хийж чаддгийг ч гэдэг юм. Эсвэл та хуваараа одоо стартап бизнес эхлэх гэж байгаа бол танд маш их сурах ёстой, явах ёстой, үзэх ёстой, харьцах ёстой, мэдэх ёстой зүйлүүд гарч ирнэ. Тэгэхээр энэ бол тэр чигтээ бомбын ордны мандалттай хүмүүст бол маш productive, маш юм чухал 3 жил залгаж байна. Энийгээ сурч мэдэх нь жоохон удаашралтай боловч та 3 жилийн дараа маш их зүйлүүдийг сураад мэдээд өөрийнхөө ажил карьер бизнес дээр ашиглаад ингээд даван туулчих эерэг боломжтой үе бол гарч ирж байна. Ер нь бол эерэг боломжийг санчир гариг танд бол өгнө. Тэгэхээр энэ одоо ирж байгаа 3 жил дээр та хэрвээ жишээлбэл сошиал медиагаар ажиллаа явуулъя, ямар одоо аппликейшн ашиглах уу, ямар одоо эдит зүйлүүд хийх үү, ямар одоо видео рекорд хийх үү гэдэг маш олон зүйлүүдийг та ингээ маркетингтаа жишээлбэл ашиглах гэж байгаа бол та сурч эхлэх нь байна. Тэгэхээр та сурч эхлэх шаардлагатай болох нь байна. Маш их гарын доорх зүйлүүдийг, гараараа хийгддэг зүйлүүдийг магадгүй одоо жолоодод сурахыг хүртэл сурч болох үс юм 3 жил танд залгана.
Та нөгөө талаас болохоор таны хувьд шинэ бизнес эхлүүлэхэд жоохон удаашралтай боловч бизнесээ та яаж хөгжүүлэх үү? Танд маш их одоо сурах ёстой зүйлүүд байгаа бол энэ болгоныг одоо ирж байгаа 2.5 жилээс 3 жилд бол сурнаа. За яг адилхан бомбын ордны сартай хүмүүс бас өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хүрэхийн тулд ажил бизнес дээрээ маш их сурах ёстой зүйлүүд бол гарч ирнэ. Гэр бүлийн амьдрал бол дэмжих тусалцаа таатай сайн, орон байрны асуудал юм уу гэр бүлтэй холбоотой асуудал дээр бол илүү нааштай эерэг шийдлүүдийг бол та хийж чадна. Гэр бүлтэй холбоотой болон эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр та илүү хариуцлагатай, илүү тууштай, илүү одоо ухаалаг, том хүн шиг одоо юу гэдэг нас биеийн гүйтсэн хүний одоо тэр дисциплин, нас биеийн гүйтсэн хүний тэр нэг юм шийдлүүдээр та асуудлуудаа бол шийдэж чадна. Гэр бүлийнхэнтэй харилцаа бол илүү эерэг сайн байна. Ах дүүстэйгээ одоо үүссэн харилцааны асуудал дээр илүү их эвлэрэл ойлголцлуудыг бол дараагийн 3 жилд бол авах нь байна. За унаа тэрэг машин тэрэгнээс болгоомжтой байх хэрэгтэй. Жолоодох, аваар осол зүйлүүдээс жоохон зайлсхийх шаардлагатай. Ямар нэгэн одоо гар утас сүүлийн үеийн одоо төвшөлтөд техник технологиор хийгдсэн зүйлүүдээс хаях гээх, эвдэх гэсэн зүйлүүд бол идэвхтэй болно гэдгийг анхаарах шаардлагатай байна. Бомбын ордны нартай хүмүүсийн маань хувьд бол бизнес, ажил, карьер за маш сайхан явагдана. Тийм учраас ажил дээрээ хийсэн тууштай алхмууд чинь дараагийн 3 жилдээ бол өр өгөөжөө танд өгөн. Тийм учраас ерөнхийдөө бол ирж байгаа 3 жил бомбын ордныхонд бол маш таатай, жоохон удаан боловч үр дүн нь бол тасралтгүй танд ирнэ. Заны хамгийн сүүлийн орд маань загас байгаа. За загасны ордныхны маань хувьд ирж байгаа 2.5 жил таны амьдралын санхүүгийн байдал дээр маш чухал нөлөөтэй. За тэгэхээр ерөнхийдөө бол таны хувьд ирж байгаа 2.5 жил дээр загасны ордны мандалттай хүмүүс санхүүгийн байдалд анхаарах шаардлагатай. Их хэмжээгээр мөнгө гаргахаас илүүтэйгээр маш их хадгалж үрэх, хадгалж илүү их төлөвлөх, багаар гаргах шаардлагатай үе байна. За нөгөө талаас бас одоо өөрийнхөө бие физиолог өөрийнхөө одоо ерөнхийдөө өөртөө ихтэй байдал дээр ажиллаж өгөхгүй бол маш их өөрийгөө голох, дутуу үнэлэх ийм асуудлууд тань дээр үүсэх өндөр боломжтой. За нөгөө талаас таны хувьд загасны ордны мандалттай хүмүүсийн хөрөнгө оруулалт санхүүгийн байдал дээр тодорхой хэмжээгээр саадууд одоо дотор нь гэхдээ хизээч одоо бүр таг зогсно гэсэн үг биш. Тийм учраас ерөнхийдөө олж байгаа мөнгө санхүүгээ голохгүй байх. За дээрэс нь олж байгаа мөнгө санхүүгээ зөв зарцуулах. За дээрэс нь хоол хүнсээ зөв тохируулах. Магадгүй одоо идэж ууж байгаа зүйлүүдэд хүртэл анхаарах. За дээрэс нь хитрхи олон янзын зүйл гэхээсээ илүүтэйгээр плен илүү одоо тийм цөөн тооны шимт хижилтэй хоол хүнсүүдийг идэж эхлэх. За дээрэс нь эрүү ам, шүд ам, одоо улаан хоолой, за дээрэс нь одоо юу гэдгийг ходоод гидсний асуудал анхаарах эрүүл мэндээс. За нөгөө талаасаа бас одоо таны хувьд ирж байгаа одоо санчир гарагийн 2.5 жил гэр бүл орон байран дээр илүү их анхаарах, орон байран дээр хөрөнгө оруулалт хийх. За нөгөө талаас ажил, карьер, эцэг эхтэй холбогдсон асуудал дээр илүү тууштай эерэг шийдлүүдийг гаргах. За нөгөө талаас загасны ордныхны маань хувьд одоо хийж байгаа зүйлдээ тууштай байж, хийж байгаа зүйлдээ үр дүнтэй хандаж илүү одоо тууштай байдлуудыг өрнүүлэх шаардлагатай ямар нэгэн томоохон өөрчлөлтүүдийг хийх гэж яарад бол хэрэггүй 2.5 жил байна. Нэгэнт таны хувьд одоо өнгөрсөн загасны ордонд аялж ирсэн санчир гариг маань таныг хаана байхыг чинь одоо аваад ирсэн байгаа учраас үүн дээрээ үргэлжлүүлэн хөдөлмөрөө үзүүлэх шаардлагатай. Үр дүнг одоо ойрын 2.5 жилд хүлээж хитрхи яарад бол хэрэггүй. Нөгөө талаасаа болохоор одоо юу гэдэг нь тууштай байдал, өөртөө ихтэй байдал таны хувьд одоо ирж байгаа 2.5 жил дээр энэ чухал. Санхүүгийн байдлаасаа одоо загасны ордны нар, сар мандалттай хүмүүс маань дараагийн 2.5 жилийн дараа гарах учраас мөнгө санхүүг зөвөөр үнэлж, зөвөөр үрж, зөвөөр хадгалж, зөвөөр одоо анхаарах, өөртөө итгэх итгэлээ болон өөрийгөө үнэлж сурах. Санхүүгийн байдал дээр та магадгүй жишээлбэл өөрийнхөө одоо хийж байгаа ажлыг дутуу үнэлснээсээ болоод магадгүй цалин мөнгө санхүүгийн асуудал дээр бас ямархуу байдлаар та хүмүүст
үйлчилж байгаа, хүмүүстэй ажиллаж байгаа. Эсвэл таны хувьд мэдээж одоо өөрийгөө дутуу үнснээрээ өөрөө өөртөө итгэлгүй байснараа орлого ашигч үү таалга ямархуу байдлаар хаагдчихад байгаа. Энэ болгонтойгоо ажиллах шаардлагатай харагдаж байна. За нөгөө талаас бас одоо ямар зүйлд хөрөнгө оруулалт оруулах вэ энэ төр гэсэн зөв төлөвлөгөөнүүдийг илүү их гаргасан ийм 2.5 жил танд ирж байгаа учраас ирж байгаа одоо 2.5 жил дээр ер нь их болгоомжтой санхүүгийн асуудалтай хандна. Дээрээс нь бас өөрийнхөө одоо гэр бүлийн харилцаа, амьдарч байгаа орчин зүйлүүд дээр илүү хөрөнгө оруулалт хийвэл таны хувьд цаашид эргээд одоо үр дүнгээ 2.5 жилийн дараа үр дүнтэй байна. За ажил карьер дээр огцом өсөлт уналт бол байхгүй. Гэр бүлийн амьдрал дээр огцом одоо саад бэрхшээл учиргүй одоо тийм өөрчлөлтүүд бол хүндрэлтэй байдлаар бол гарч ирэхгүй. Одоо ихэнх зүйл дээр их тууштай байдал танаас илүү үр дүнтэй эерэг өөрчлөлтүүдийг 2.5 жилийн дараа өгнө. Ерөнхийдөө бол загасны ордныхны маань хувьд бол маш хүндрэлтэй одоо 2.5 жилийг даван туулсан байна. Тэгэхээр одоо бол танд айдас байхгүй гэж бол ойлгох хэрэгцээтэй байна. За ингээ 12 ордонд санчир гариг маань ямар нөлөөтэй байх тухай мэдээлэл орууллаа. Энэ хүртэл сонссон танд баярлалаа.